Угаасаа л ингээд солонгосчууд анх удаа ийм те олон улсын ийм тэмцээн уралдаан дээр ингэж луурдаад байгаа зүйл нь ингээд анхных биш ээ. Netflix-ийн ингээд Азийн 8 орн гэд гаргасан байсан 8 оронд нь Монгол улс ороогүйсэн гэж аахгүй юу. Ингээд зөвхөн монголчууд ингээд амар хандаарууд яриад байгаа юм бас биш юм байна. Тэгээ ер нь бол улс болгонд ийм одоо үгдийн тийм одоо үзэл бодолтой хүмүүс байд юм байна л гэж бол ботсон. Японы баг тамирчид бол хандааг бас ингээд япон хэлдэг тийм ер нь мэдсэн юм байна л да. Сайн хөөрхөн хүмүүс минь бүгдээрээ шинэхэн бичлэгээрээ уулзж байна. За энэ удаагийн бичлэг дээр хэдүүлээ Physical Asia reality show-тай холбоотой хов жив сонин сайхан за бид бүгдийн мэдтгүү камер нарт юу болсон гэдэг одоо бүх яриаг хэдүүлээ базаад ярих болноо. За би энэ бичлэг бол яг хийх гэж бүр маш удаан хүлээгээд тогтлоод хурдан хийхин сан гэж бодоол яваад байла. Тэгэд яг яагаад одоо л хийж авъя гэхэлэр би яг тус reality show-тай холбоотой яг цоврал бичлгүүд оруулж исэн шүү дээ. Хэдий цөөхөн хүмүүс үзсэн ч гэсэн яг тэр хүмүүстэй зориулаад бүх бичлэгийг оруулаад дуусгая гэд яг өнгөрсөн 7 хоногт тэрнийхээ монтаж мэдээлэлээр сусараад оруулаад дууссан байгаа. Тэгээд яг өнөөдөр надад энэ бичлэгийг хийх юм боломж гарч ирж байна. Тийм болохоор одоо ингээд бүх оролцогчдынхоо орсон нэвтрүүлэг подкастуудыг сонсоод яг ингээд мэдээллүүдээр багцлаад гэх юм уу та нартай яг одоо ингээд ярихад бэлэн болоод сууж байна. Гэхдээ гол яриа руу орохоос өмнө би нэрээ намайг үздэг, сонсдог бүр хөөрхөн хүмүүстэй маш их баярлалаа гэж хэлмээр байна. Яагаад гэвэл би яг тэр цуврал бичлгүүдийг оруулаад за бас бусад бичлгүүд дээрч тэртээ ингээд намайг магтдаг, урамшуулдаг тэр хүмүүстэй одоо бүр маш их баярлалаа гэж хэлмээр байна. Яагаад гэвэл та хэдийнхаа комментиг уншаад би бүр үнэхээр ингээд услагдаад бүр ингээд урмыг бүр аваад маш их талархдаг байхгүй юу. Тэгэхээр та нартай бүр яалцчгүй баярлалаа гэж хэлэхгүй болохгүй. Тэгээд маш гоё энергийг, ирч хүчийг, урам зоригийг та нараасаа авч байгаа шүү. Тэгээд бүгдэнд нь маш их баярлалаа. Thank you. Thank you. Thank you. Тус reality show-тай холбоотой маш их сонин сайхан хов живэд байна. Бараг одоо хүртэл ингээд өдөрт нэг шинэ мэдээлэл ороод байгаа мó хайшаа те. Бүр одоо хүртэл энэ яриа сенсац одоо үгдийн энэ шоу нэвтрүүлэгтэй холбоотой юм зүйл маань яригдчих дуусгүй л байгаа даахгүй. Таад манаас харж байгаа байх гэж бодож байна. За хамгийн ихэнд ярих зүйл маань болохоор манай монголчууд хүртэл бүр энэ reality show маш олноороо л үзсэн байгаа. 2 дахь өдөр шинэ анги оронгуутал хүмүүс үзээл яг Facebook дээр бичээлтэй. Тэгэл зарим нэг нь бити ингээд спойлертууд агаач зүгээр чимээгүй үзээч гээл те. Ядаж ажил тарах цагийн өнгөрсний дараа ингэж спойлерт очие гэх мэтчлэн постууд бас маш их явж исэн. За үүнээс гадна нэг юм автобусын дотор нэг хүн үзээд явж байгаа дүр зураг байгаа хгүй юу. Тэгсэн чинь энэ залуу ингээд өөрөө үзээд хажууд нь сууж байгаа хүн үзэж гин, ард нь суусан хүн үзэжсэн. Одоо ингээд цогцоод явж байгаа би хүртэл үзэж гин гэл бид нэг бөөнөрөө тэр залууг уцснаас ингээд үзээд явж гинэ гэдэг ийм хөгжилтэй пост бас орсон байгаа. Дараагийн ярих зүйл нь Орхон баяртай холбоотой байгаа. За тэгсэн чинь Солонгос охтууд Орхон баярыг убаагаар нь дуудаад крашлаад эхэлсэн гинэ. Тэгсэн чинь яг энэ талаар Монголын сошиалэр юу гэж яригдсан бэ гэхэлэр ингээд Монгол краш охтуудыг нь яайта гэж ах чинь юу ингээд бас ингээд Солонгос охтууд гараад ирвэ гэх мэтчлэн хүмүүс яриад байгаа байхгүй. Тэгэд яг нэг бичлэг оруулангуудаа нэг бичлэгэн дээр ингээд текст биччихдэг шүү дээ тий. Яг тэрэн дээр нь болохоор ингээд Орхон баяр ингээд инээж байгаа бичлгүүдийг ингээд нийлүүлсэн байгаа байхгүй. Тэгснэ гадаад охин ингээд янзлсан эдитлсэн бичлэг шүү гэснэ эрхийн балаа гэх тэрэн дээр ингээд бичсэн байгаа байхгүй юу. Тэгэл яг Орхон баярын чи яав нөгөө хиндэ засуултаа ингээд хэрхэлдэг гэл ийм өгнүүд явдаг байсан гэсэн чинь яг тэрнтэй нас холбоотой ийм бичлэг орсон байлээ. За тэгээд үүнээс гадна Орхон баяр чи нөгөө нэг Солонгосын Амотигийн влогд орсон байсан шүү дээ. Тэгсэн чинь яг Амоти бас ингээд хэлжсэн чамаа ингээд хүмүүс маш их крашлж байгаа. Чи бол ингээд Солонгост маш алдартай бүр ийм од болж байгаа гэж бас ярьсан байгаа. Тэгээд Монголын үндэсний бүхний холбоо болон бас яг волейболчин хандаа маань орсон учраас Монголын волейболын холбооноос яг ингээд талархал төвшүүлсэн ийм постуудыг бас оруулсан билээ. Энэ бол надад маш их таалагдсан. За тэгээд яг орхооч нөгөө нэг юутай эдитээ яг reality show дуусаагүй багт ингээл нэг юм богино хэмжээний рилүүд ингээд хийж байгаа харагдсан шүү дээ тий. Хамт ингээд яг зураг авалтын тэрт орсон байсан нь бол харагдчихсэн. За энэ нь болохоор яг Netflix-с Эди болон Орхон баяр хоёрыг яг ингэж одоо ураад гэх юм уу. Тэгээд энэ хоёр ч яг саяхан яг нэвтрүүлэг маань ингээд цацагдчих үеэр Солонгос улсад очиод тэр зураг авалтуудад ороод тэгж цацагдсан юм байлээ. Ер нь бол яг тус шоу нэвтрүүлгээ одоо идэвхжүүлэхтэй маркетингийн шуумаар ингэж очиж тэр одоо зураг авалтуудад бол орсон юм билээ. За энэ үеэр нас нөгөө тэр Солонгосын тамирчин Амоти бас айгүй сэргэлэн ч юм уу тийм багаз тэр хоёрыг урангуудаа бас ингээд хамт влог энэ төр хийгээд тэр Амотигийн влог бол бүр ингээд маш олон хүмүүст хүрсэн шүү дээ. Бүр хэдэн сая хүмүүст бол хүрсэн байсан. Гэхдээ яг
тэр Амотигийн бичлэгийн эхлэлийг бол Эди тавьсан мөлий. Яагаад гэсэн чинь нөгөө Эди чи өөр яг тэр нөгөө юунд бичлэгэнд орох гээд Солонгост очингуудаа энэ хавьд ингээд яг гайгүй дасгал хийчихэр газар хаана идвэ заагаад өгөөч гэгээд өөрөө Амоти руу холбогдсон гэсэн. Сэн чи Амоти ингээд уулзаад өөрөө дасгал хийдэг газараа зааж өгөөд хамт хоол энтрэдэд ингээд явсан мөлий. Тэгснэ яг дараагийн бичлэг дээр нь Орхон баяртай гуруулаа уулзаад гадуур хоол идээд хамт дасгал хийгээд нөгөө хөгжилтэй бичлэгнүүдээ ч гэсэн хийгээд тэгээ хамгийн сүүлд нь болохоор нөгөө гоо сайхны дэлгүүр ороод Эди яг нөгөө нэг эхнэрийнхээ згсэн бүтээгдэхүүнүүдийг авах гээд явдаг байхгүй юу. Тэгснэ Эди Орхон баярыг чи ингээд эхнэртэй юм авахгүй мүү гэд тэгснэ би ингээд яг эхнэртэй авж байгаа бүх одоо энэ бүтээгдэхүүнээс 2-2-ыг аваад нэгийг танаа эхнэрт бэлгэлээ гэд айгүй хөөрхөн тэгж хэлдэг. Тэгэд яг хамгийн эцсийн тэр тооцог нь болохоор Амоти хийгээд ингээд дууссан байгаа. За тэгсэн чинь бас Орхон баярын эхнэр Эдид Монгол цамц өгсөн гэд те тэгсэн чинь Эди нөгөө юм Монгол юм цагаан юм цамц өмсөнгүүтэй бас ингээд бичлэг хийгээл тэгж байгаа нь бол харагдсан. Тэр нас айгүй хөөрхөн байсан шүү дээ. Shout out to Orohong and his wife Mogi for this shirt. Beautiful shirt. Baidala. Baidala. Тэгэл хин чин Орхон баяр чинь нөгөө хоёр ингээд манай улсад ирээрээ гэлт ингээд маш олон удаа хэлж байгаа нь харагдсан. За тэгснэ Эди баг энэ хоёрын дунд одоо орчуулагч юм уу хайшин тий Орхон баярын ихнэр ингээд энд хамт ирсэн. Одоо ихнэр нь бол 5 сард төрнө гэлтгсэн ч Амоти. Би одоо ингээд асуудахгүй болох ч байгаа гэл нэг тиймэрхүү хөөрхөн бичлэгнүүд нь бол айл үжэний тараад маш олон хүмүүс тас ингэж хүрсэн байгаа. Яг үн дээр нэг юм хэлэхэд Орхон баяр маань өөрийнхөө Instagram хаягаа хөгжүүлээд эхэлсэн байлээ. Та хэд мань анзаарсан уу? Урд нь бараг яг ийм хэдэн жилийн өмнө пост орж исэн байгаа байхгүй юу. Тэгэл одоо яг ийм бусад одоо багийнхаа тамирчидтай хамт ийм контент энтер хийгээд тэдэг инстаграмаа идэвхтэй ашиглаж бол эхэлсэн байлээ. Маш ойрхон стори постнууд оруулдаг болсон нь бол харагдсан. Одоо тэгээд яг Орхон баярын бүр олон жилийн өмнө орж исэн нэвтрүүлэг видеонууд дахин одоо ингэж сэргэж гарч ирж эхэлсэн байлээ. За энэ болохоор яг бүр хэдэн жилийн өмнө орж исэн нэг ярилцлага өгснэг яриа байгаа байхгүй юу. Тэгэд энэ яриаг нь хүмүүс зүгээр нэг оруулах биш бүр ингэж англи дээр солонгос дээр ч юм уу те орчуулж ингэж оруулаад байгаа юм билэ. За үүнээс гадна яг тэр бичлэгүүд дээр нь одоо энэ тус реалити шоунд орсон бусад улсын тамирчид бүгдээрээ комент хийж байгаа нь бол харагдсан. Бүр айгүй хөргөн ингээд нэгээ бүр ингээд дэмжиж байгаа нь харагдаад байгаа. Тэгэд яалч ч ингээл би бинийхээ бүр олон жилийн өмнөх зурган дээр хүртэл ингээл юм бичээд байгаа нь бол надад л маш хөөрхөн харагдсан. Үүнээс гадна яг Японы тамирчид бас одоо энэ тус реалити шоуга бөөнөр ингэж уулзаж хамт үзсэн байгаа байхгүй юу. Тэгээ хамгийн гоё нь яг тэр нөгөө 6 оролцогч зургуулаа бүр ингэж хамт яг цугласан бэлээ. За тэгэнгүүтээ яг тэр реалити шоугаа үзэнгүүтээ яг монголоор янзын гэд хэлж байгаа нь бол харагдсан. Физикал Азия! Үүнийг нь яг нөгөө нэг хэддүгээр даалгавар дээр ч билээд яг бүх нөгөө олсноос ингэж зүүгддэг нөгөө хан ингэж барьж мэрдэг нөгөө амар тэмцээн байдаг штэ. Яг тэр тэмцээний үеэр яг манайд ингэж хажууд нь янзын ингэж бүр ингэж те Орхон баярыг дэмжиж лөө. Хин Адя хин хоёрыг дэмжиж лөө да. Юу зэн тэр үеэр ч ингэж нөгөө дөлгөөн энэ ч юм ингэж янзын ингэж ойрлсон чинь хин Японы тамирчиг дуурайгаал янзын ингэж яг тийж хэлдэг нь харагддаг штэ те. Ил яг тэрийг дуурайгаад яг тэр реалити шоугаа үзэхдээ янзын ингээл бөөнөр тэгж хэлж байгаа нь харагдсан. Бас энэ нь үнэхээр хөрхөн харагдчихсэн. Дараагийн ярих зүйл нь маш олон хүмүүсийн дургуутслыг дүүцлэг хүргэсэн тийм зүйл байгаа. Яг сүүлийн 2 даалгавар дээр Солонгосын баг тамирчид булгаацсан гэдэг яриа бүр ингээд сошиал дээр тараад бүр ингээд бүүн болсон шүү дээ, тэ. За энэ талаар хэдүүлээ ярий. Хамгийн ихний жишээ нь гэх юм бол яг 180 кг хүнд модыг Солонгосын 2 эмэгтэй тамирчин өргөөд явдаг. За үүнийг яг Япон багийн хувьд бүр зургуулаа буюу яг багийн бүх гишүүд өргөдөг бол Монголын баг тамирчдыг ингээд 4-5 тавуулаа өргөж байгаа нь бол харагддаг. Тэгээд бусад улсын тамирчид бүр ингээд энэ олуулаатай ингэж өргөж байгаа модыг яаж ингэж Солонгосын бүр 2 эмэгтэй тамирчин өргөж байгаа юм бэ? Яг Солонгосын тэр мод нь арай хүндээсэн баха. Тэр модон хаалган ч гэсэн яг юм арай ингээд одоо үгүй хөнгөнтэй ингээд эвдлэхэд арай амар байсан баха гэх мэтчлэн мэдээлүүд ингээд яг сошиалэр бүр бүүн болж гарсан штэ. Үүнд нь мэдээж маш олон хүмүүс уурлаж бухимдж байгаа бол харагдсан. За тэгээд яг энэ одоо сэдвтэй холбоотой нэг юм нийтдээ пост хэвжилээ. Тэгээд тэрийг та нарт уншиж хүргэе. Гэхдээ энэ бол яг наргаа гэдгийг та хэд манаас ойлгоорой. За үүнд нь болохоор муусын чарлбаанууд хизээдийн юм биартай болцсон
ганцхан шуудаа Элсийг хоёр эрэгтэй хүнд амжлаад айгуу гэд өглөөд явдаг гэж. Маргаашнаас өөртөө тэрээс шоргоо зөөгөөрэй гинэ солонгос гэдэг хүмүүс гээд нэг юм хөвгчлээ пост байгаа байхгүй юу. Надад л энэ бас үнэхээр юм нэттэй хөвгчлээ бол санагдсан. Тэгээд мэдээж дараагийнх нь ховж бол яг тэр нөгөө гүүрэн төмөр хаалга байгаа штт те. Тэр хаалгыг хаах гэж ингэж Монгол Японы баг бол бүр ингэж байдгаа барсан штэ. Монголчууд маань ингэж бүгдээр ингэж бүр 9 шидээр татаад бараагүй Японы тамирчид ч гэсэн бүр нэг цаг те бүр бүтэн нэг цаг гэх юм уу. За яг тэр хүртэл даалгавраа биелүүлээд нэг 20 хэдэн минут боллоо гэд баг 30 хэдэн минут 40 минутын турш хаалгыг хаах гэж бүр ингэж янз бүрээр үдсэн боловч хаад чадаагүй штэ. Тэгээд тэрэн дээр солонгосын тамирчид бүр яг минут хэдхэн секундын дотор хаадаг үйл явдал бол гардаг. Тэгээ хүмүүс үүн дээр мэдээч хэрэг энэ хаалга нь бол ингээд хоёр өөр хаалга байна. Япон болон Монголын баг тамирчдад яг юм төмрөн арай хүнд хаалга байсан. Солонгосчуудад яг ингээд зориулсан хаалга нь бол арай өөр хаалга байна гэх мэтчлэн бол хүмүүс ярьсан байгаа. За үүн дээр миний хувьд ч гэсэн яг ямар нэгэн ноо бас байж магадгүй болов гэж бол би хараад байгаа. Ягаад гэвэл хамгийн сүүлийн финалийн тулаанд Солонгос Монгол баг тийм их одоо хүчний зөрүүг өгдөг нь бол харагдчихсэн шүү дээ. Солонгос улсыг булгаацсан бах магадaltaй 3 дахь жишээ нь болохоор одоо яг шилдэг дөрвөн улс буюу Австрали, Япон, Монгол, Солонгос гэд дөрвөн улс үлдсэн шүү дээ. За яг энэ дөрвөн улсын дунд яг эхлээд нүг олсны буухын юм тэмцээн болсон шүү дээ. Олс нөгөө ингэж яадаг. За тэр тэмцээн дээр дараагийн үе дээр яг юу болохыг мэдэхгүй байж солонгосчууд бүр ингэж 3 юм хүчтэй эрэгтэй тамирчтай үлдээсэн нь ингэж нотой байна. Энэ хэд тэгэхээр дараагийн даалгаврыг мэдчихсэн, шипи авсан гэж хүмүүс маш ихээр бол ярьжсэн. За үүн дээр мэдээч яг солонгосоос бусад улсын энэ тамирчдын хувьд гэмэл яг юм 3 хүчтэй эрэгтэйг үлдээсэн баг тамирчид бол байгаагүй. Тэгэхээр хүмүүс яг үүн дээр нь тэгэж хартаж бас ингэж ярьсан байгаа. Тэгээд яг энэ луурцсан гэдэг энэ яриан дээр хүмүүсээс юу гэж яриад байгаа вэ гэхээр угаасаа л ингэ солонгосчууд анх удаа юм те олон улсын юм тэмцээн уралдаан дээр ингэж луурдаад байгаа зүйл нь ингэ анхных биш ээ. Урд нас ингэ байдаг байсан юм а. Жишээ нь 2002 оны дэлхийн аваргын хөл бөмбөгийн тэмцээн дээр бол бүр ингэ энэ нь бүр тодоос тод ингэ бусад улсуудын нүд ингэ харагдчихсан. Тэгэхээр эдгээр угаасаа л юм одоо юу гэдэг луурдаа сурсан юм хүмүүс байдаг гэх мэтчлэн иймэрхүү ярианууд бол маш их гарсан. За үүнээс гадна одоо бусад улсын хувьд ч тэр солонгос хүмүүс ч тэр те яг ингэж бид нар хэдий солонгос хүн ч гэсэн яг Монгол багийг дэмжиж исэн, монголчуудыг дэмжиж исэн. Тэгээ хэдий солонгос баг тамирчид ялсан ч гэсэн бидний ингэж яг жинхэнэ ялагч нь монголчууд байсан шүү гэж ярьж байгаа бүр тийм одоо бичлэг постууд бол бүр ингэ сошиал дээр маш их явж илээ. Ялангуяа гадны орны хүмүүс бүр үнэхээр их тэгж бол битсэн байлээ. Энэ чинь манай монголчууд маань мэдээж хэрэг манай монголчуудын одоо энэ сошиал хэрэглэл бүр маш их шүү дээ. Тэгээд яг манай хэд ингээд Netflix руу ингээд янз бүрийн юм бичээд, комент бичээд, чат бичээд ингээд та хэд лууртлаа монголчууд бол ингээд ялагч байсан та нар инглээ гэх мэтчлэн бицэн гинэ. За үүнээс гадна бүр солонгос элчин рүү залгаад ингээд танах ингээд лууртчлаа штэ гэж ярьсан гэж аахгүй. Тэгсэн чинь үүн дээр нь Spark Agency-гийн гүйцэтгэх захирал дүлгөөн болохоор нэг пост оруулсан билээ. Энэ бол ингээд те одоо манай Монголыг дэлхийн хэмжээнд ингээд сурталчилж өгсөн. Та нар битэн ингэж бичээд байгаа ч бүр ингээд та нарын өмнөөс би ингээд хичээд байна. Тэгээд дараа жил ч гэсэн ингээд орох одоо нэр нүртэй байх хэрэгтэй штэ гэж бас нэг постыг оруулсан байсан. Тэгээд бусад хүмүүс ч гэсэн бас ингээд өөрсдийнхөө Facebook дээр биччихлээ л те та нар ингээд дараа орох ингээд нэр нүртэй байгаа ч одоо ингээд байх юм бол дараа ингээд манай усыг тоохгүй оруулахгүй болчвол яах юм бэ? Энэ бол ингээд юу тэр соёлын яам байтугай бүр ингээд Монгол усыг дэлхийд дахинд бүр ингээд үнэхээр ингээд сурталчлаад өчлөө штэ гэж хүмүүс маш их бицэн байгаанаас ингэж харагцсан. Гэхдээ хамгийн гоё нь тэгсэн тэгээгүй бүр ингээд дэлхийн нийтээр ингээд монголчуудыг харчлаа. Дэлхийн нийтээрээ бол ингээд бидний зүрх сэтгэл ингээд монголчууд ялсан. Монголчууд бүр үнэхээр мундаг байна. Монголчууд гэсэн хүмүүс бүр маш их байсан. Тэгэхээр зүгээр л дэлхийн нийтээр ингээд харсан юм бид нар заавал ингээд одоо юу гэдэг дайраадах юм шаардлагагүй юм шиг харагдаад байгаа байхгүй юу. Тэгэд солонгос хүмүүс хүртэлтэй өөрсдөө бицэн байгаа байхгүй юу. Би ингээд солонгос хүн ч гэсэн би Монголын багийг дэмжиж исэн маа гэдэг юмнууд бас ингээд сошиал дээр маш их явж илээ. Реалити шоуны бас нэгэн гайхалтай үйл явдал нь яг хамгийн сүүлийн даалгаврын дараа Орхон Баяр үг хэлээд за үүнийх нь араас лавг очор төрийнхөө талбанд хүндэтгэл үзүүлж очоод тухан дээрээ хүрэгдэг байгаа. За энэ үйл явдал бол бүр үнэхээр гайхалтай үйл явдал бол байсан. Нөгөө багийн гişүүд ч хүртэл гайхалтай. Үзэж байгаа бид нар хүртэл омогшоо, тогшоод бүр тэр гайхалтай мэдрэмжээс мэдэрсэн байгаа. Яг сая Spark Agency-гийн гүйцэтгэх захирал дүлгөөн гэдээ ярьсан шүү дээ. Одоо яг энэ хэдтэй холбоотой юм бяцхан мэдээллийг хүргэе. За яг энэ гүйцэтгэх захирал дүлгөөн нь болохоор Монголын спортын
одоо сэтгэл судлалын холбооны ерөнхийлөгч гэж аахгүй юу. Бүр маш сонирхолтой. Би бүр энийг сонсоод бүр вау гэж яг үндэ бодсон шүү дээ. Тэгээд тэрээр бас ингэж үндэсний дээдлэгт маш олон жил тоглосон, яг өнгөрсөн жил зодог тайлсан. За энэ сагсаас гадна бас яг туйлзуур сэлмээр ингэж хичээлдэг. Бараг Олимпос бусад бүх уралдаан тэмцээнд орж исэн. Ийм мундаг хүн юм бэлээ. Тэгээд яалтч өөрөө нэг юм спортын салбарын хүн учраас бас яг ийм айгүй мундаг гэдэг нь бол харагдчихсэн. Тэгэд анхандаа яг энэ Spark Agency чинь болохоор юм байна. Маркетингийн үйлчлэгийг үзүүлдэг агент юм байна. Юу нь бол тэгээд яг энэ Spark Agency гэдэг агентлаг болохоор тэрнээсээ салбарлуулад яг спортын тал руугаа ийм агент бас байж болох юм байна гэж салбарлуулж ингэж нээсэн байгаа байхгүй юу. Мэдээж тэгээд яг энэ хэд маань physical 100 одоо тэр reality шоуг нь үзээд энэ дээр чинь ингээд Монгол 50 Солонгос 50 тамирчныг оруулаад хооронд нь хүрцэлдүүлээд ийм гоё юм хийж болох юм байна штэ гэж одоо ингэж хамгийн ихний санаагаа олонгуудаа тэрийгэ төсөл болгож бичсэн гэж аахгүй юу. Тэгээд яг тэр төсөл дээр хүртэл одоо ингээд яг Монголд яг энд ингэж зураг авалт хийж болно. Ийм уралдаан тэмцээнийг зохиож болно гэд бүр тэр болгоно ингэж санаа болгоод ингэж бичсэн гэж аахгүй. Та хэд мань ингэ боддоо энэ төсөл нь цаашаа батлагдах үгүй ч ингэ тодорхойгүй байхад чинь те санаагаа бодно, төслөө бичнэ гэд ингэ бодохоор маш их юм сэтгэл цаг зав одоо юу гэдэг бүх юмаа ингэ дайчилж ингэж одоо ингэж хандсан байгаа аахгүй. Тэгээд яг төслөө явуулаад нэлээдгүй хугацаанд ингэж хүлээсний эцэст яг тэр ерөнхий найруулагч Жахогийн өөрөө холбогдоод тэгтээ бүр ингэ яг машин дотроос холбогдсон гэж аахгүй. Ингээд төслийн хүлээж авлаа маш гоё санаанууд байна. Гэхдээ одоо бид нэр яг physical 100 reality шоуныхаа 2 дахь одоо сизний зураг авалтыг хийж байна. 3 дахь сизнийг болохоор ингээд Азийн 8 улс орны дунд ингэж одоо зохион байгуулъя гэж бодож байгаа гэд ярьсан гэсэн. Тэгсэн чинь яг Netflix-ийн ингээд Азийн 8 орн гэд гаргасан байсан 8 оронд нь Монгол улс ороагүйсэн гэж аахгүй юу. Тэг хэдүүлээ зөвхөн хар ухаанаар бодсон ч гэсэндээ те Netflix ч юм бол олон хүн орж ирж олон хүн үзэж өөрсдөд нь бол ашигтай штэ. Яагаад гэвэл тэр хэмжээгээрээ одоо илүү их орлогоо олно гэсэн үг. Тэгэнгүүт яаж ч утсан одоо ингэж олон хүн амтай улс орны багийг оруулж ирснээр өөрсдийнх нь одоо тэр төлбөр орлого нэмэгдэх байхгүй юу. Тэр байдлаасаа ч юм уу те Монголыг бол ингэж оруулаагүй байсан юм байна. За тэгээд хэдүүлээ яг тэний өрсөлдсөн 8 улсынхаа хүн амцыг авч үзэх юм бол за зохион байгуулагч буюу Солонгос улс маань 51 саяын хүн амтай, за Япон улс 123 сая хүн амтай, Турк нь 85 сая, Индонез 284 сая, Таиланд 72 сая, Филиппин 112 сая. За тэгээд хамгийн бага нь мэдээч хэрэг Монгол улс байгаа 3.5 сая хүн амтай. Монголын дараа буюу яг хүн ам багтаагаараа ингээд хоёрт орсон улс нь болохоор Австрали байгаа байхгүй юу. Тийм мөртлөө Австрали 27.5 сая хүн амтайг оддоо бүр манахаас бүгдээрээ бүр хэд дахин их хүн амтай байгаа байхгүй юу. Яагаад гэвэл энэ бас ингээд нөгөө үзэгч татах тийм зорилготой байгаад байна шүү дээ. За тэгээд яалтчгүй Spark Agency-ийнхэн маань ийм төслөө гаргаад Netflix руу явуусны ачаар манай Монгол улс маань 8 орны нэгт нь ингэж багтаад оролцохоор болсон юм байлээ. Гэхдээ яг Spark Agency-ийн хувьд гэмэлээ нөгөө төслөө бичээд Монгол 50 Солонгос 50 гэж одоо төслөө бичиж байхдаа одоо яг Монгол талаас энэ тамирчид байж болох юм а гэд 200 хүний листик гаргасан гэж аахгүй. Гэхдээ тэр 200 хүн болохоор бүгдээрээ юм спортын ч юм уу юм тамирчид бол биш. Одоо жишээлбэл яг уран нуураач, циркчин, лавг очирч гэдэг юм уу те. Тэнгүүтээ бас ингэж гал компаниас ийм хүн байж болж юм ч гэдэг юм уу. Одоо яг тэр биеийн хүчний төсвөр төвчээрийг хэн илүү гаргаж чадах вэ? Хэн илүү өрмөц чадах вэ? Хин илүү ингээд онцгой байж чадах вэ гэж бодсон тийм 200 хүний юм жигсаалтыг бол гаргасан юм байлээ. Тэгээд яг Netflix талаас одоо юм 3 шаттай ярилцлага хийгээд эцэст нь тэр яг оролцох хүмүүсээ бол өөрсдөө ингэж сонгосон байгаа байхгүй юу? Хамгийн ихний шат буюу хамгийн ихний ярилцлага нь онлайнаар буюу ингээд Zoom-ээр болсон юм байлээ. За тэнд нь одоо яг нөгөө оролцогч маань за тэгээд Netflix-ээс хүмүүс тэгээд яг Spark агентлагаас ингээд хүмүүс гэх мэтчлэн ингээд онлайн уулзалт болоод за тэрэн дээр болохоор таны багт чинь ингээд бүр ингэж дууддаг байсан бэ гэдэг асуултыг асууад зарим хүмүүсийн бүр ингээ хочиг нь мэддэг гэсэн гэж аахгүй. Танаа ингээд ангиж хүүхдүүд таныг тэр гэж дууддаг гэсэн юм билээ шүү дээ. Яагаад танд яг ийм нэр өгсөн юм бэ ч гэдэг юм уу. Тэгэж асуусан гэж ярьж илээ. Тэгэхээр бүр аюу юм судалгаатай гаад за үүнээс гадна ингээд та ингээ хүнийг бүглээдчихсэн үү? За та өөр ингээд бүглээдсэн гэж бодоагүй ч гэсэн санамсаргүй ингээ зөв хүчтэй мөрлөд ч юм уу гарсан тохиолдол байдгүй гэж хүртэл асуусан байгаа байхгүй. Яалт ч нөгөө солонгочууд чинь яг тийм хүмүүс ингээд амар ач холбогдол үүдэн шүү дээ. Хэрвээ ингээд хин нэг бүглээдчихсэн дээрлэгчсэн бол ингээд уус даяараа бүр ингээд тэнцээд тэ дуурайд тэр хүн ингээд бүр байхгүй болгож чаддсан штэ. Тийм болохоор тэрэн дээр хүртэл ингээд амар сериосны хандсан байлээ. Дараа нь 2 болон 3 дахь шатыг яг Netflix-ээс ингээд Монголд хүмүүс ирээд яг ингээд бичжилж ингээд нүүр нүрээ харж юм одоо ярилцлага аваад
Тэгээд яг эцсийн хүмүүсээ бол сонгосон юм бэлээ. Тэгээд яг 3 үе шатыг одоо дуустал 35 хүн ингээд шалгараад ингээд үлдсэн байсан гэж байгаа байхгүй. Тэгээд 35-аас дахиж цөөлөд 10 болгоод 10-аас яг эцсийн 8-ыг сонгоод за 8 дундаа яг үндсэн 6 сэлгээний 2 тамирчин бол явсан. Тэгээд яг сэлгээний 2 тамирчин маань бол яг одоо хин нэг ингээд хүндтэй битэж гимцсэн тохиолдолд одоо ингээд өмнөөс нь орно гэдэг нэг тийм одоо зарчимтайгаар бол 2 сэлгээний тамирчингаас сонгосон байсан. Тэгээд энэ хэд маань бол Монголд хизээж биний хараагүй хизээж өрөөсөө энэ орох юм байна гэж мэдээгүй уулзаагүй бүгдээр бүр яг Солонгост очиод уулзсан гэж байгаа хгүй. Бас нэг юм нь болохоор одоо ингээд 8 тамирчин байгаа шүү дээ. Тэм мөртлөө сэлгээний 2 тамирчинтайгаа хүртэл тэр Солонгост уулздаг байсан гэсэн. Oh my god. Wow! Хэдий бүгдээрээ Солонгостойгоо за бүр тэр тусмаа бүгдээрээ нэг цочод бодолд байгаа ч гэсэн сэлгээнийхээ эдтэй хүртэл шууд ингэж уулзах боломжгүй. Нэг хоол идэх гэж юм уу тиймэрхүү үеэр таардаг гэж байгаа хгүй. Тэгээд 0 ороход нь хүртэл хүн дааж явдаг. 0 орохдоо хүртэл заавал нөгөө нэг юутайгаа чихвчтэйгээ микрофонтойгоо ордог гэж бол ярьж илээ. Тэгээд хандаа бас яг нөгөө нэг подкаст нэр ярьсан байсан л да. Очирлын подкастн дээр би нөгөө ингээд энэ дээр ингээд нөгөө миктэйгээ 0 ороод тэг бүр ингээд янз бүрийн чимээ ингээд сонсогдох үедээ гэж бодоод би бүр ингээд мик ингээд барьж аваад бийцдэг байсан гэж хүртэл ярьж илээ. Бүр тэр хэмжээний бүр ийм нууцлалын зэрэг бүр маш өндөр байгаа. Тэгээд яг нэг юм ярихаа мартах чинь энэ дээр за нөгөө нэг юм бичлж одоо шууд ингээд нөгөө нүрээ хараад ярилцлага хийсэн гэсэн штэ. Яг тэр 2 3 дахь шатны ярилцлага дээр бүр ингээд айгүй амар юм асуусан гинэ. Одоо бас яг нөгөө тэр эдийн бүх сошиал ч юм уу те бүх юм ингээд ухаад одоо бүх мэдээллийг ингээд авсан байгаа хгүй юу. Тэгснээр нүг нэг лав очрын нэг юм олсын гэдэг нэг бичлэг юм уу зураг юм уу байсан юм шиг байгаа. Тэгсэн чинь лав очроос та одоо олсын гэдэг тэр тасгалаа одоо хийдгүү яг хамгийн сүлд хизээ хийсэн бэ гэх мэтчлэн асуусан гэсэн. За үүнээс гадна яг таныг ингээд хингэж очилдог байсан бэ. За тэнгуүтээ та одоо яг реалити шоун дээр одоо ингээд яг өрсөлдөгчийнхөө урдаас ингээд хараад сууж явахдаа үг хэлэхгүйгээр би ингээд амар шүү, би хүчтэй шүү гэдгээ үйлдэлээр яаж ингэж харуулах вэ? Харцаар яаж харуулах вэ гэж хүртэл асуусан гэж аахгүй. Тэгэл та одоо хэр юм юу одоо юм хөгжилтэй хүн бэ гэх мэтчлэн те яалч хүн нэг реалити шоу учраас те хүмүүсийн анхаарлыг хэрхэн татах уу гэдэг дээрсэн гэж анхаарч ирсэн байлээ. Бас яг та ингээд эмгтэй хүнтэй ингээд шууд нэгээс нэг тулахаар боллоо гэхэд та яг ямар үйлдэл үзүүлэх вэ гэдэг юм уу те. Бүр яг иймэрхүү асуултуудыг хүртэл асуугаад тэр хүмүүсээ сонгосон байгаа хгүй юу. Тэгээд энэ чинь бүр 8 улсынхаа бүх хүмүүсийг тийг сонгосон гэсэн үг шүү дээ. Тэгэхээр бүр бас л гайхалтай байгааз. Тэгээд яг манай хэдээс одоо ингэж яг камертай харьцаад сурсан ч гэдэг юм уу те ингэж яриа өгөө сурсан хүн гэх юм бол яг лав очор хийсэн гэсэн ерөөс ингэж бие барих юм шаардлага байхгүй одоо ингэж одоо яг өөрийнхөө те юм чөлөөтэй байж чадчихсэн гэсэн харин бусад тамирчдын хувьд гэх юм бол жоохон юм бие барилт тиймэрхүү юм бол байсан. Тэгээд бас сүулт ингэж тассан гэх мэтчлэн бол ярьж илээ. Тэгээд яг гэрээний хувьд гэх юм бол бүр яг юм Холливуудын жүжигчэнтэй хийж байгаа юм шиг бүр тийм одоо нууцлалын зэрэгтэй тийм том гэрээ хийдэг гинэ. Тэгээд яг хэрвээ нууц задруулсан тохиолдолд гэдэг ийм торгуулийн үнийн дүн байгаа шүү дээ. Тэр нь бол маш их ийм төгрөг гэсэн. Тэгээд тэрийг ингээд хэлэх боломжгүй. Яг л ингээд нууцлалын гэрээтэй учраас тэрийг бас ингээд хэлэх боломжгүй юуцсан маш өндөр дүнтэй тийм гэрээг ингээд агентлаг тусдаа хийдэг оролцогчд тэр тамирчид маань бас ингээд тусдаа хийсэн гэж бас ярьсан байгаа. Тэгээд яг энэ оролцогчдоо болохоор бүр 2023 онд сонгоод ингээд яриад орох боломжтой юу, юутай юу, ийтэй юу гэдгийг асуугаад бүр ингээд бүх юм ингээд жин тан болгосон байгаа байхгүй юу. Тэгэд яг Адиагийн хувьд гэх юм бол яг ингээд холбогдоод ийм одоо реалити шоунд ингээд орох уу ингээд ийм байна гэд ярьсан чинь Адиа болохоор ингээд багшаас асуусан гинэ. Ингээд ийм болох гэж байна. Тэгэд ингээд зураг авалтна тэднээс тэдний хооронд юм байна гэд ярьсан чинь багш нь хоёулаа зүгээр ингээд үнсэн одоо өөрсдийнхөө тэр спорттой өөрсдийнхөө яг тэндээ бэлдэх систем биш үү гэд багш нь тэгж хэлээд тэгээ Адиа болохоор за гэд багшийнхаа өгөнд л орсон гинэ. Тэгэд ингээд би ингээд орох боломжгүй боллоо. Жудогийнхоо ингээд бэлтгэлээ хийх бол болохгүй нэ гэд хэлсэн чинь бүр тэр жудогийнх нь холбооны ерөнхийлөгч рүү залгаад Адиаг оруулахар болсон гэж аахгүй. Тэгээ ерөнхийлөгч нь бүр ингээд яг энд ингээд ороо гэд бүр тэр тохирог бүр ингээд дээгүүрээ хийсэн байсан гэж бас ярьсан. Тэгээд бас энэ реалити шоунд орсондоо бүр маш их таалархаж байна гэж бас Адиа маань хэлсэн байгаа. Лавг очрын хувьд гэх юм бол өөрөө яг тэр физикал 100 реалити шоуг үзчихэд бүр ингээд айгууг сонирхож ирсэн гинэ. Бүр яаж энд нь бүртгүүлт юм бол яаж орд юм бол гэд бүр өөрөө тэгж бодож яхад нь яг ингээд агентлагаас холбогдоод та ингээд энд орох уу гэдгсэн чинь мэдээч маш баяртайгаар хүлээж авсан гэсэн. Тэгээд яалтчгүй лавг очирч өөрөө нэг яг Монголд ингээд байгаад байдаг хүн бишээлэрт те маш их гадагшаа авч тоглолт хийдэг тийм одоо юм завгүй хүн байгаа хгүй юу. Тэгсэн чинь яг энэ зураг авалт нь яг тэрнтэй ингээд одоо үгийн давхцахгүйгээр яг
азтай бүр тийж таарсан гэж аахгүй. Тэгээд яг ингэж айгуу гоё орсон гэж бас ярьсан байлээ. Их хориглын хувьд бол те одоо яг нөгөө Netflix чинь ингэ шууд онлайн уулзалт хийж явах та ингэ яг Монголын дээр үеийн юм бааtruуд шиг харагдаж байна гэдгснээ таны өс чинь ингэ хэр урт вэ? Та өсөө ингэ бити ингэ тайраарэ. Яг наад хിവэр ингэ байлгаж аваарай. Та боломжтой бол ингэ үсээ задлаад харуулж болох уу гэх мэтчлэн яриад ер нь бол баг анханаас ингэ шууд сонгоцсон байгаа байхгүй юу. Тэгээд яг тэр Netflix-ийн одоо тэр шоуныхаа үеэр одоо хинийг инх хориглыг болохоор яг мини Чингис гэж бүр дууддаг байсан гэдгийг бас ярьсан байгаа. Бид яг зураг авалтын үеэр тэр хоол унд, мейкап, одоо иймчч гэдэг юм уу те тэр болгоны яг цаанаасаа Netflix-ээс ингээд тавигдсан байсан гэж бол ярьж илээ. За бас ингээд ямар нэгэн болонгууд л иймч одоо юу гэдэг тэр хүмүүс нь ингээд ирээл те яасан зүгээр үг гэж шууд ингээд шалгадаг, үздэг. За тэгээд ингээд яг нэг зураг авалтаа хийж аал ингээд нөгөө паузлаад ч юм ингээд зогсдөө штэ. Тэнгүүд бага альчууртаа устаа хүмүүс ингээд ирээл одоо тэр халамж үйлчлэгээний хувьд бол үнэхээр ярих юм байхгүй. Айгуу сайн байсан гэж манайд ярьж илээ. За үүнээсээ гадна одоо энэ хэд маань ямар нэг ингээд тэмцээнд ороод гарч ирсний дараа яг ийм булчин суллах тэр массажийг ингээд заавал хийж өгдөг гэсэн гэж аахгүй юу. Тэгэхээр бас айгүй гоё байгааз яг тиймэрхүү зүйлд ингээд ордог байсан гэж ярьсан. За үүнээс гадна зарим зураг авалт нь бүр 24 цаг бүр ингээд тасрахгүй ингээд бүр ингээд унтахгүй ингээд үргэлжлэх тохиолдол хүртэл байсан гинэ. Тэгээ тэрийгээ өөрөөсөө ингээд яг 24 цаг болсон гэдгийг мэдээгүй гэж аахгүй. Яагаад гэдгсэн чинь ингээд өглөө 7 цагт ингээд зочид буудлаасаа гараад зураг авах тэр талбай дээр ингээд очиод зураг авалтаа ингээд болоод ингээд маш олон цаг үргэлжлээд тэгээ тэр мэдээч хэрэг юм нөгөө ханахуу ингээд ямар ч нөгөө одоо бид бүгдээ бас харагдчихсэн шүү дээ те ямар ч юм цонх энэ төр байхгүй ингээд хав ханахууд ингээд зураг авалтаа хийжсэн шүү дээ. Тэгээд бүр ингээд маш олон цаг ингээд үргэлжлээд тэгээд тэр ингээд одоо ингээд ханахуу болсон бахта орой болсон бахта гээд гарсан чинь гадаа ингээд айгүй ингээд гэрэлтэй үүр цайжсан гэж аахгүй. Тэгээ бүр ингээд яг цагаа харсан чинь 7 цаг болж исэн. Ингээд 24 цаг тасралтгүй зураг авалтанд орсон гэдгийг яг тэр үед ингээд мэдсэн гэж бас ярьсан байгаа. Тэгээд яг манай хэдэд хоёр орчуулагч даалгаврын юмыг ингээд тайлбарлаж өгч ажилладаг гэсэн гинэ. Хэрвээ даалгавраа ойлгоогүй тохиолдолд тэр чихвчээр ингээд дахиж хэлээд бүр даалгавраа ойлгохтол нь тэгж хэлдэгсэн гэж байгаа байхгүй юу. Тэгээд та хэд манаас анзаарсан уу? Бүгдээ ингээд нэгтэлтэй ингээд чихвчтэйсэн шүү дээ. Тэгээд яг ингээд нөгөө мик ингээд хүзүүний зүүлчиг зүүчихсэн байсан. Орчуулагч нар нь яг тэр чихвчээр нь ингэж орчуулад явдаг байсан юм байлээ. Тэгээд бид нарт ингээд одоо юу гэдэг тэр шоуг үзэж яхад ч гэсэндээ ингээд солонгос төр ингээд тайлбар нь явдаг штэ. Тэнгүүд яг солонгос төр тайлбар нь явлаа. Чихвчээр нь яг Монгол руу орчууллаа. Гэх мэтчлэн ингэж явдаг байсан гэж бол ярьж илээ. За тэгээд тэмцээн болгоны өмнө яг ингээд 2-3 минут л хоорондоо тактик ярих тэр минутыг гаргаж өгдөг байсан гинэ. Тэр нь бүр 2-3 минут бүр тийм бага хугацаанд тактик ярьдаг гэсэн гэж аахгүй. Тэг манайд ч уул ингээд яадаг штэ айгүй юм эвтэй байгаа юм шиг юу харагдчихсэн шүү дээ. Гэтэ яг үндэ болохоор ингээ хоорондоо маш их маргадаг, мэтгэлцдэг. Тэгэд яг эцтэй яагаад ч тэр хамгийн зөв тактика, хамгийн зөв тэр зүйлээ ингээд олоод яг тэрэн дээр ажиллаждаг гэсэн гэж аахгүй. Тэгэд үнэхээр ингээд тэр шоу нэвтрүүлгийг үзэж яхад те Монгол хүний тэр ухаан, тэр аяхгүй те тэр тактик бүр ямар мундаг юм бэ. Тэр нь бол үнэхээр харагдчихсэн те. Орхон баяр хүртэл өөрөө хэлсэн байсан. Манайх яг хүчтэй багуу гэвэл яг ийм хүч биарын хувьд бол тийм хүчтэй бол биш. Гэхдээ бид нэр тактикаараа бол үнэхээр шилгэнэ чацаан гэж ярьсан. Тэгээд тэрийг бүр ингээд Орхон баяр хэлсэн байтугай бүгдээрээ үзээд хараад бол ойлгосон байгаа. За одоо дараагийн ярих бас хоёр зүйл нь Орхон баяртай холбоотой нь манайхаа. Яагаад гэвэл ингээд 7 ногт нэг ингээд дугаарууд цацагдангууд яг Орхон баяртай холбоотой нэг юм одоо пост юмнууд ингээд гарч ирдэг байсан шүү дээ. Тэгээд тэр талаарх тайлбарыг та нартай яг одоо хүргэх гэж байна. За хамгийн ихнийх нь болохоор Орхон баярын нөгөө нэг Филиппиний багтай хамт ингээд ачаад зөөдөг тэмцээн дээр Орхон баяр юу вэ гэж хэлдэг нь ингээд харагддээ шүү дээ. Юу вэ? Тэгээ тэрнээс ингээд тэр 7 нэг жоо ингээд явсан штэ. За үүнийх нь гол утга учир нь болохоор ингээд яг бусад одоо манай багийн бусад гишүүдийн хувьд одоо яг Филиппинийг ялна гэдгийг бүр ингээд үнэхээр мэдчихсэн гэж байгаа байхгүй. Яагаад гэвэл одоо ингээд яг ажиллаж байгаа тэр хурдаа ингээд харангууд манай багийнхан бол үнэхээр ингээд хурдтай хүчтэй ажиллаж исэн. Филиппиний баг ингээд суугаад эхэлчихсэн ч гэдэг юм уу те. Нэг тамирчид ингээд суугаад эхэлдэж штэ. Яг тэр үеийг хараад өөрсдөө бүр ихтэй болсон гэсэн. Нөгөө талаас болохоор яг ингээд хоёр багийн ачааг ингээд харуулхад манайх ингээд шуудад таачаагаад дээш нь айл хизээний зөөцөн мөртлөө зүгээр унгаагаагүй байсан гэж аахгүй юу. Зүгээр л хажууд нь тавиад унгаагаагүй байсан болохоор одоо тэр эдийг ингээд унгаагаа тооцох юм бол манайх бүр ингээд 50 илүү байна гэдгээ өөрсдөөсөө мэдээд өөрсдөө бүр маш их ихтэй байсан гэж бас ярьсан байлээ. За тэгээд яг тэр тэмцээн дээр үнэхээр яалтчгүй тэр бол тактик нь бүр ингээд маш зүв байсан шүү дээ. Бүр үнэхээр ингээд толгой нь бүр үнэхээр лаг ажилласан дээ. Таад манд тэгж харсан уу? Тэгсэн чинь яг яагаад вэ гэхээр манайд ч ингээд өөрсдөө хурдан ядрахгүй тулд ачаагаа маш ингэж
ингээд хамт ингээд хувааж ингээд зөөж исэн. За тэнгуүдээ ингээд ажлуудаа маш ингээд эмгэгцэгцтэйгээр хуваарлаж авсан. Гэтэл яг Филиппиний багийн хувьд гэх юм бол яг тэр нөгөө суугаад эхэлдэг тамирчин чинь яг тэр хүнд хайрцгийг бүр нэг талаас нөгөө тал хүртэл ингээд бүр ганцаараа зүүжсэн гэж байхгүй. Тийм болохоор маш хурд ингээд суудсан гинэ. Манай болохоор яг нөгөө ачаануудаа хуваагаад дамжлаад ингээд өргөжсэн болохоор ер нь л ингээд нөгөө нэг юу гэдэг ядархан арай баг. Тийм болохоор ялч ингээд тактикийн хувьд ингээд ялч чадсан гэдэг нь бол харагдчихсэн. Дараагийн ярих зүйл нь лавг очир нөгөө нэг Австралийн тамирчинтай morning гэд мэдлсэн чинь хин орхон баяр юу morning байх гэд тэгдэж штэ тий. За үүнийх нь гол утга учир нь болохоор одоо яг нөгөө нэг 24 цаг ингээд тасралтгүй яваад өглөө нөгөө нэг зураг авалтанд дууссан байгаа штэ. Тэгээд тэр хэд ч ингээд зочид буудалтай очиод ингээд унтсан байгаа хгүй юу. Тэгээд өглөөдөө унтчаад ингээд үдээс хойш ингээд дараагийн зураг авалтанд эхэлсэн гинэ. Тэгээд яг үдээс хойш ингээд очиод зураг авалтанд ингээд эхлэнгүүт лавг очрын хувьд нөгөө унтаад босоод ирсэн болохоор өглөө гэж одоо бодоод гэх юм уу morning гэд мэдлсэн. Тэгсэн чинь хин орхон баяр болохоор одоо яг цагийн хувьд тий одоо үдээс хойш болж байгаа штэ гэдэг утгаар юу morning байх гэж бол хэлсэн байлээ. Тэгсэн чинь хүмүүс үүн дээр ингээл те нөгөө одоо багийнхаа тамирчтай бити мэндэл гэж одоо ингэж хэлж гин. Ингээд ширүүн бай гэж бүгдээрээ ярьсан юм шиг байна. Ингээд ширүүн байна гэж ярьсан чинь хин лавг очир ингээд morning гэд мэдлэхээр ингээд орхон баяр юу morning вэ гэж хэллээ гэх мэтчлэн яриад байсан нь ийм утга учиртай байсан байлээ шүү манайхаа. Дараагийн ярих зүйл маань жижигэнч гэсэн маш сонирхолтой зүйл байгаа манайхаа. За энэ нь юу вэ гэхэлэр яг Монголоос хэдэн хүн яг тэр зураг авалтанд ингээд явсан бэ гэхээр 9 хүн явсан юм байна. За үүнд нь мэдээч хэрэг үндсэн 6 тамирчин, сэлгээний 2 тамирчин, за үүн дээр яг агентлагийн зүгээс яг 1 хүн явсан гэдэг нэ. За тэгээд ингээд яг эсвүүлээ бол ингээд яг тэнд байсан. За энэ хэдээс гадна бас монгол хүн яг тэр зураг авалтын үеэр байсан гэж аахгүй. За тэр нь болохоор одоо энэ нэг тайз засалтай арын албанд ажиллаж исэн монголчууд байсан гинэ. Тэгэд одоо ингээд зураг авалтын үеэр чинь тэр чинь ингээд амар юм том одоо өрөөнд ингээд хав ханхуул ер нь бол байгаа штэ. Тэгээд дараагийн тэмцээнд орох гээд байжсэн чинь 1 хүн гинт ингээд сайн байцгаана уу гэд гараад ирсэн гэж аахгүй. Тэгээд нөгөөд мань ингээд зочид юу вэ гэд тэгээд ингээд монгол хүн байна гэд бол харсан юм бэлээ. Тэгээд тэнд чинь ингээд битүү ингээд камеруудаа тэгээд бүгднгийнх нь микрофон угс ингээд цосоо зөөгөө байнга л ингээд ажиллаж байгаа штэ тий. Тийм болохоор ингээд илүү тутам ярьж чадаагүй ингээд та нартай амжилт хүсье гэж хэлсэн гэж аахгүй юу. Гэтэ бас ингээд амар гоё ягаад ингээд та нартай ингээд амжилт хүсье гэх тэр хүн бүр ингээд айгу бархаад огтлоод бол тэгсэн ингээд ярьж исэн. Тэгээд бас нэрэ хинээ орхон баярын нэг юуг нь уншсан юм аа. Гэтэ орхон баярын өөрөх нь хэлсэн нийтлэл мөн үү биш үү? Юу ч нэг юм юу гэмдэ нэг юм пост ингээд фэйсбүүк дээр орсон байсан шүү дээ. Тэрэн дээр болохоор одоо яг тэр зураг авалтын үеэр бараг л 500 камер ингээд харж исэн гэж аахгүй юу. Ингээд энэ тэнэс ингээд гарч ирсэн бүр 500 камер байсан гэж асан гэж хэлсэн байлээ. 500 гаруй зураглаач камер байсан баха. Тэр болгоны ч өмнө бас ер нь шантруу шантрахаар үеийнүүд байсан. Тэгээд камер руу харахаараа Монгол харагдал тэгэл ер нь бас жоохон төвчээр заасан л та. За тэгээд яг оролцогчдоос маань ингээд сэтгэл зүйн хувьд ингээд та хэд маань яадаг байсан бэ? Би биэнд бас яаж ханддаг байсан бэ гэд асуусан чинь бас ингээд хэр баргийн одоо ингээд амар баярлаад ч юм уу те. Тэгээд харуулдаг байсан. Яг тэр боломж нь хувь цолих өрөөнд л ингээд ялангуяа гардаг гэсэн гэж байхгүй юу? Яг хувь цолих өрөөнд л бид нэстэ яг өөрсдөө хөрөө те ингээд хинээ чанаагаал чи стомондог байсан, чи тийм байсан гэдгээ ингээд хэлдэг байсан. Тэгээд одоо уюуд дээр ингээд ялаад гараад ирсэн ч гэсэн одоо яг дараагийн тэмцээн юу байгаа л гэдэг одоо тийм айдас бас байгаа шүү дээ мэдээч хэрэгтэй яаж ч утсан тийм зүйл байдаг байсан болохоор ингээд хэд их ингээд баярлахаас илүүгээр яг шууд ингээд дараагийн тэмцээн рүү ингээд илүү анхаарах дараагийн тэмцээнд ингээд ач холбогдол өгөхөөр ингээд ажилдаг байсан гэж бас ярьж илээ. Тэгээд яг Spark Agency-гийн хувьд гэх юм бол оролцсон бүх тамирчидтай бол үнэхээр 100% бүр ингээд сэтгэл хангалуун байгаа гэж бас ярьсан байлээ. Тэгээд бас нөгөө нэг Netflix-ийн одоо ингээд нөгөө сонгож аваагүй те шалгаруулалтанд одоо ингээд тэнцээгүй хүмүүс бас байгаа шүү дээ тий. Гэсэн чинь яг тэр хүмүүсний Spark Agency гэх нь одоо яг тэр хэдийг хасчихсан юм шиг одоо юу гэдэг харьцаа болцсон ч юм уу тиймэрхүү тамирчид бас байгаа гэж аахгүй. Тэгэл яг уулын шалгаруулалтыг чинь бид нар биш ээ яг тэр Netflix-ийн бол ингээд хийсэн юм а гэдгээс айгүйх ингэж тайлбарлаж байгаа бол харагцсан. Оролцогчдын манд хувьд хамгийн ингээд аав шиг тийм халамжтай бусдыгаа урайлдаг тийм хүн нь бол ингээд лавг өчр байсан гэж ярьсан. Тэгэд ялчгүй лавг өчр чинь насны хувьд ч гэсэн ингээд яг хамгийн одоо ахмад нь юм байна лээ. За тэгээд маш ингэж бахархмаар байсан тамирчин гэх юм бол яг инх хориглог гэж энэ хэд маань хэлж илээ. Тэгээд бүр ингэж хит хэдэн подкаст нэвтрүүлэг юмнуудын үзэнгүүд бүр энэ хэд бүгдээрээ бараг тэгж хэлээд байгаа байхгүй юу. Инх хориглол бүр ингэж үнэхээр бахархмаар бүр тийм мундаг гэж хэлсэн байгаа. За түүнээс гадна яг энэ одоо энэ зураг авалт чинь бол ингэж яг нэг сарын турш ингэж босон юм билээ шүү дээ. Тэгээд яг 25 оны 2 сард энэ зураг авалтыг хийсэн гэж байгаа байхгүй юу. Тэгээд яг тухайн үед бас ингэж инх хориглолын нөгөө өөрийнх нь
тэр тэмцээндээ ойрхон байсан болохоор ингээд байнга бэлтгэлээдэг те өглөө босоод ингээд гүйж идэг зүгээр одоо юм чөлөөт цагаар хүртэл ингээд тасгалаа хийгээл байж идэг бүр тийм байсан гэж бас ярьсан. Тэгээд Адиа бол үнэхээр юм хүчтэй хүчрхэг эмэгтэй бусад багийн бүх эмэгтэйчүүд бол Адиагаас бүр ингээд бүгдээр айдаг байсан гэнэ. Бүр ингээд бараг ингээд харч чадахгүй бүр ингээд бүгдээр айдаг байсан гэж ярьж илээ. За тэгээд Орхон баяр бол бүр үнэхээр мундаг ахлагч байсан гэсэн. Тэгээд яг Орхон баяр бүр ямар мундаг ахлагч вэ гэдэг бид нар ч гэсэн өөрсдөө бас ингээд үтсэн байгаа шүү дээ те. Бүр үнэхээр ингээд яаж тэр одоо ухааны гаргаад байгаа тий бүр үнэхээр мундаг бол санагдсан. За тэгээд яг багийн толгой нь бол яг дүлгөөнийг байсан гэж бас ярьсан байгаа. Яалч өөр нөгөө юм багийн спортын хүн гэдгээрээ ч юм уу тий бас юм Азийн шилдэг тамирчин за тэнгуүтэй Азийн авраг бас ингэ нөгөө шилдэг тамирчин хоёроо давсан гэлөө тэгж бол ярьж илээ. Тэгээд яг багийн толгой гэх юм бол яг дүлгөөн. Тэгээд хандааг ингээд хүмүүс айгүй ингээд муулаад ах юм а. Гэтэ хандаа маань бидний яг ингээд нэг юм сэтгэл зүйч шигтэй. Тэр болж ийн энэ болж ийн гэл яг багийн бас үнэхээр тийм мундаг тамирчин байсан. Зүгээр ингээд нэг катлцсан бичлэг дээр л тэгж харагдаад байгаа болохоос ш бас үнэхээр юм мундаг байсан гэж бас ярьсан байлээ. Тэгээд хандаа Адиа хоёр маань бүр ингээд үнэхээр хөрхөн цаа. Яг нөгөө нэг юм одоо юу гэдэг хоёр эмэгтэй нь болохоор ч юм уу те янз бүрийн ингээд нөгөө тэр даалгавруудаа биелүүлэл ингээд хоёул амар хөрхөн тэр тэл ингээл чистэ мундаг байсан ямар мундаг ингээл энэ хоёр маань тэгж байгаа нь бол маш олоодаа харагдсан байгаа. Тэгээд тэр надад ч гэсэн үнэхээр хөөрхөн санагдсан. Гой сэтгэлээ. Угаасаа гараар гэлэхгүй ч Тэгээд дүлгөөний хувьд гэхээр бас дүлгөө ингээд эмийн сантай те бүр ингээд бүх юмд ингээд бэлтгэлтэй явж идэг гинэ. Нэг нь ингээд яа гиз өвдөх гээд байна гэдгсэн чинь ийм байгаа шүү. Ханиадны сироп байгаа шүү. Тийм байгаа шүү гэл бүр айгуу тэгдэг байсан гэсэн. Тэгэхээр яалч ч нөгөө нэг юм Азийн шилдэг тоглогч гэдэг нь саржаад ийм гадагшаа татгшаа ингээд явдаг те бүх юм ингээд бэлэн авч явдаг юм шиг бол надад санагдсан. Бас нэрээ хамгийн хөвчлөлтэй нь хинбэ гэсэн чинь дүлгөөнийг гэж бас бүгдээрээ хариулж илээ. Бас хандааг гэж хариулж илээ. Тэгэл яг энэ хоёр ч ингээд нийлхээрээ бүр нөгөөдөг ингээд инээлгээл те уур амьсгалыг айгүй юм гоё болгодог байсан гэж бас ярьсан байгаа. Нэг юм дээр Орхон баяр ингээд багийнхандаа ингэж хэлсэн гинэ. Яг ингээд алдчих гад те бүр ингээд айгүй хэцүү байдалд ороод тэнгуүдээ за би хэрвээ ингээд алдчих юм бол манай Монгол бүгчүүд намайг юу гэж бодхолоо гэж боцсон гинэ. Тэгэд яг хүн болгоо ер нь л одоо тэр хэдийн яриагаар уус итгэж байхгүй хэрвээ ингээд алдчих юм бол монголчууд маань юу гэж бодох вэ? Үзэж байгаа хүмүүс маань юу гэж бодох вэ гэд ингээд яг тэр арт ингээд Монгол гэдэг улс байгаа шүү. Монголынхоо нэр ингээд гаргах шүү гэдэг юм итгэлээр те тийм сэтгэлээр ингэж явдаг гэж байгаа байхгүй. Уг нь бол энэ хэд чинь биднэрт ингээд заавал ялж өгөх хэрэгтэй тийм хүмүүс биш байхгүй те. Уг нь заавал яллах одоо юу гэдэг биднэрт тийм өртөө хүмүүс ууланд биш байхгүй юу. Тэгтээ яалч ч ингээд тамирчдын сэтгэл зүй тийм байдаг юм шиг бол санагдсан. Тэгсэн чинь хүмүүстэй хандааг ингээд амар муулал бүрээсээ нэрэ мэрэгжлийн тамирчин байж юм дээр ингээд алтлаач гэж ашиг те. Мэдгүй тэр ингээд жоохон аз туцсан баха. Миний бодлоор зүгээр ингээд жоохон паникнд ороод тэгэл аз туцсан бах. Тэгсэн чинь бүр хандаа руу үх мөх барил ингээд хаана н очиж ална мална гэдэг юмнуудаас оцсон гэж аахгүй бүр үнэхээр амар байгааз. Тэгэд яг энэ талаар хэдүүлээ бичлэгний төгсгөл ярин заяа. Тэгсэн чинь зөвхөн хандаа маач ийм байдалд орсон хүн биш юм бэлээ. Одоо нүуний Солонгосын тамирчин нүуний Амоти байгаа штэ. Тэгэд яг нэг юун дээр нэг тэмцээн дээр Амотич нөгөө нэг юм ачаагаа шидэд ингээд алдаад тэгснэ яг тэр 7 өдрийн бичлэг нь дуусчихдээ штэ. Тэгсэн чинь яг тэр үеэр бас хүмүүс Амоти рүү баахан бицэн гэж аахгүй. Чиста нэрээ ийм юм ингээд даахгүй махгүй гэд ингээд баахан юм бичээд жаахан ингээд ер нь бол дайрлууд орж ирээд тэгээд эх 7 өдрийн дугаар нь цацагдсан чинь Амоти чинь тэр нэрээ ялагдаагүй Солонгосын баг бэлтчихтэй штэ. Тэгэд яг хүмүүс тэрийг ингээд үзээд тэр гайг болцсон гинэ. Яг энэ талаараа тэр Орхон баяртай хинтээ эдитэ хийдэг тэр нөгөө влог дээр бол ярьсан байлээ л дээ. Тэгээ би тэрийг нь сонсчоод ингээд зөвхөн монголчууд ингээд амар хандаарууд яриад байгаа юм бас биш юм байна. Тэгээ ер нь бол улс болгонд ийм одоо юу гэдэг тийм одоо үзэл бодолтой хүмүүс байд юм байна л гэж бол ботсон. Гэтэ тэр бол надад бас ийм арай байж болохгүй юм шиг зөөл юм шиг надад л санагддаг байхгүй. Яагаад гэвэл тэгээ биднээс мөнгө аваад явчаад эргүүлэхгүй те. Ер нь бол би бол тэгж бодож ин таад манаас юу гэж бодож ин гэдэг манайхаа комент хэсэгт бичээрэй. За тэгээд багийн нэр буюу дайчд гэдэг нэр маань хаанаас яаж гарч ирсэн бэ гэхэлэр одоо яг тэр нөгөө шалгаруултанд орж байгаа бүх тамирчдаасаа яг энийг асуусан гэж байхгүй. Хэрвээ Монголын баг ингээд угаасаа ингээд явна. За тэгтээ багаа яг юу гэж нэрлэх вэ гэд бүх тамирчдаасаа асуухад одоо бүр 90% саналтайгаар заяа бүгдээрээ дайчд гэдэг нэрийг одоо ингэж өгсөн гинэ. За тэгэл угаасаа манай энэ нэр бол дайчд байх юм байна гэж сонгоод
харин тэр мориндоо гэдэг үгийг бүр ингээд нэлээд бодчих өгсөн гэж байгаа байхгүй юу. Дайчид чүү гэхүү, дайчид одоо юу гэхүү гэж нэлээд их бодож жоод тэг яг дайчид мориндоо гэдэг үл гоё юм байна гэд тэгэд нэрээ тхий юм байна гэд сонгосон гэсэн. Харин яг тэр нүуний ном сумтай юм шиг ингээд нөгөө нэг үзүүлдэг хөтөлгөөн байгаа шүү дээ. Тэр нь болохоор яг лав очрын цирк дээрээ үзүүлдэг нэг тийм хөдөлгөөн гэж байгаа байхгүй юу. Тэгээ урд нь яг цирк дээрээ тийм хөдөлгөөнийг хийдэг байсан. Тэгээ тэрийгээ энэ хэдтэй ингэж харуулад тэгээ бид нар бүгдээр ингэж хийхээр болсон гэж ярьсан байгаа. За тэгээд тус реалити шоутай холбоотойгоор одоо яг манай Монголын говь брендийнхэн маань бол үнэхээр мундаг ажиллаж байгаа. Яг маркетинг олбор үнэхээр тултал нь хийж чадж байгаа штэ. Яагаад гэвэл яг тухайн нэвтрүүлэг ингээд цэцэгдээд мэдээч өрөөгөө оролцогчдын маань ч гэсэн ингээд дагагч нар хүсвэл хандлт нь ингээд өссөн чинь манай оролцогчдыг ураад зураг авалт хийсэн байсан. Тэгээ та хэд маань ч гэсэн тэр зураг авалтуудыг харсан бах гэж бодож байна. Бүр үнэхээр одоо бараг төгс гэж хэлж болох үс бүр тийм гайхалтай зураг авалтуудыг бол хийсэн байсан. Тэгээд хүмүүсийн нэг лав очрч гэсэн те бүр ямар үзэсгэлэнтэй бэ гэл бүр тэгж ярьж байгаа нь бол харагдсан. Үүнээс гадна одоо говийн маркетинг дээр бүр ингээд нэг юм рилний уралдааныг зарласан байгаа байхгүй. За тэр рилний уралдаан бол одоо бүр үнэхээр хандлт аваад бүр үнэхээр аалж ийн гэж би хараад байгаа. Яагаад тэгэхээр одоо тэр рилнийхээ уралдаандаа яг тэр хөдөлгөөнийг хий гэж байгаа байхгүй. Одоо яг Physical Asia дээр манай Монгол багийнхан ямар хөдөлгөөн хийдэг вэ? Яг тэр хөдөлгөөнийг хийх ёстой. Говийн одоо ямар нэгэн бүтээгдэхүүн орох ёстой. Хэрвээ бүтээгдэхүүн ороогүй юм бол говийн лого орох ёстой гинэ. Тэнгүүд яг тэн дээр хийж байгаа тэр рилний одоо тэр уралдааны оролцогчдын одоо тэр бичлэгүүд нь эхнээс ингээд тавигдаад эхэлсэн заяа манайхаа. Тэгэд үнэхээр баг төгс бас гэж хэлж болох үс бүр үнэхээр лаг тийм одоо бичлэгүүд орж илээ. Бүр гадны одоо тийм хүмүүс хүртэл хийж байгаа байхгүй юу? Гайхалтай газтай. Энийг бол үнэхээр бүр ингээд тэ сошиалыг бүр ингээд ашиглаад дэлхийд даяар одоо ингэж яригдж байгаа сэдвийг бүр ингээд ашиглаад бүр ингээд бүүм болж нэр яг үндэ чадчихна. Тэгээд яг үүн дээр ингээд нэмээд хэлчихэд тэ дэлхий бүр ингээд яг одоо хавтгай гэх юм уу болцсон ингээ харагдаж байгаа. Одоо юу гэдэг яг ингээд үндсэн одоо энэ юугаар нь яриаггүй зүгээр л бид нэг ингээд сошиал платформ ингээ хөгжчихсэн те бид нар бүр ингээд яг энэ реалити шоугаар бүр ингээд энэ хэдийг одоо юу гэж тайлбарлах юм бэ? Бүр ингээд дэлхийн ингээд хавтгай болоод бид нар ингээд хаана юу болж ин бүгд ингээд мэдээлэлтэй болчлоо шүү дээ. Тэгэл оролцогч нар маань одоо ингээд хамт айгүй гоё контент хийдэг болчих бүр ингээд одоо ингээд яг сошиал дээр ингээд яг Physical Asia л явж байгаа хгүй. Тэгэхээр бүр үнэхээр ингээд гайхалтай байгаа. Та хэд маань тэгж харж гин үү? Тэгэд говийн тэр реклам одоо яг энэ зүйлийг ашиглаж байгаа энэ байдал бол бүр үнэхээр ярих юм байхгүй. Бүр ингээд маш гоё бол харагдаж байгаа. Үүнээс гадна одоо ингээд говьтой холбоотой гэх юм бол сая Австралийн тамирчин доом ирсэн байлээ шүү дээ тий. Тэгсэн чинь говьоос ингээд яг тэр иж бүр одоо ингээд хувцс бэлгэлсэн юм шиг байгаа байхгүй юу? Яг тэр бичлэгнэр ингээд байж байгаа нь ингээд яг говийн хувцс өмссөн, бүр ингээд говийн малгай өмссөн. Тэгээ яг тэр малгайн дээр нь говь гэсэн ингээд эмблем нь одоо юу гэдэг нь тий байгаа байхгүй юу? Тэгэхээр бүр үнэхээр ашиглаж чадчихээн. Тэгээд говийнхандаа бас ингээд баяр хүргье. Үнэхээр тий энэ одоо сошиал дээр яригдж байгаа зүйлийг ашиглаад бүр ингээд дахиад дэлхийд даяар ингээд говь гэдэг брендийг бүр ингээд бүүн болгоод ингээд гаргаж ирч чадчих штэ тий. За буцаад реалити шоутайгаа холбоотой сонин сайхнаа ярихад нүг юм шаврын баримл эсэ штэ тий. Яг хүний яг биеийнх нь ингээд юг харуулсан шаврын баримл. За тэрийг хийлэхэд тэрнээс өөрөө бүр ингээд үнэхээр хэцүү байсан гинэ. Бараг нэг хүний тэр шаврыг хийхэд цагаас цаг 30 минутын хооронд болж исэн гэж байгаа хгүй. Тэгэд нэгэнт ингээд нүг биеийнх нь галбир ингээд гарч байгаа учраас бас ингээд гоё ингээд баймаар байдаг. Биеийн ингээд чангалмаар байдаг. Гэхдээ цаг 30 минут ингээд яг бие чангалаад зогсно гэдэг бол бүр үнэхээр ингээд хэцүү байсан гинэ. Тэгэд тэр нь бүр ингээд цаг 30 минут ингээд зогсоод хөдлөхгүй зогсоод тэгээ тэр нь ингээд нэгдүгээрт хатна хоёрдугаарт тэр чинь яг ингээд шавар учраас маш хүнд байсан гэж бас ярьж илээ. За үүнээс гадна бусад улсын зарим тамирчид ингээд яалч үгээ нүуний тэгж зогсож чадахгүй бүр ингээд дахиж хивээ өгөх, дахиж хивээ хийлгэх бүр тэр процессыг хүртэл болсон гэж манай хэд бас ярьсан байгаа. Тэгээд яг тэр шаврын одоо юм баримл одоо бие харах бол үнэхээр гоё эсэн гэсэн. За тэнгуүтээ шууд тэр дороо одоо ингээд за одоо ингээд хувцас солих гэж шууд тэгсэн гэж аахгүй. Тэгээд тэрнээс ингээд бүр айгүй одоо юу гэдэг сонирхолтой юм сонин чимчэгтэй за бүр ингэж эхэлчих юм бах та гэд бүр ингэж айгүй ингэж гайхаж тэгж хүлээж авсан гинэ. Бас яг нөгөө нэг улс бүрийн тамирчдын хувцсных нь яг энэ хэсэг тийм яг нэг юм яалк нь өөр өнгөтэй байсан шүү дээ. Тэрийг хүртэл ингэж өнгийг сонгохдоо хүртэл ингэж ач холбогдол өгсөн гэж аахгүй. Зүгээр энэ улсыг за улаан болгох чи энэ улсыг ногоон болгох чи гээгүй. Одоо тэгээд яг Монголыг илэрхийлэх хөнгө гэж бодсон чинь яалтч ингэж улаан цэнхэр байсан. Тэгэд Японы багч гэсэн яг ингээ улаан учраас манайх ингээд за ингээд
ядаж ингээд тэг хүүхд тэнгэрийг ингээд бэлэгддэг. За манай туугч гэсэн ингээд хүүх өнгөтэй гэдэг байдлаар цэнхэр хөнгөийг ингэж сонгосон гэдгээс ярьсан байгаа. Тэгээд яг реалити шоуны үеэр жижиг бэртэл гэмтлүүд бол бүр үнэхээр их байсан гинэ. Одоо гэхдээ бид нар ингээд харахад нэг тим юм байгаагүй юм шиг харагдаад байсан шүү дээ тий. Гэхдээ миний яг ингээд анзаарснаар яг ингээд тамирчдын одоо ингээд хөл гар ч юм уу те ингээд жижиг ингээд бэртцсэн байгаа нь бол харагдчихсан байхгүй. Ингээд майжуулсан ч юм уу те эсвэл заримийнх нь хөл ингээд яг шалбарсан байгаа нь бол харагдчихсан. За тэгсэн чинь манай хийдийн хувьд ч гэсэн тиймэрхүү гэмтлүүд бол нэлээх байсан гэж аахгүй юу. Одоо жишээлбэл яг инх оргил Адя 2 маань нэг юм баган тогтоод шүү дээ те. Яг тэгээд 40 минут зогссон. За түүнийхэн дараа хиний инх оргилын бол ингээд суцнууд ингээд хаарсан гэж аахгүй. Тэгэл яг галс нөгөө эмнэлгийн үйлчлэгээ аваад за тэгсэн тулдаа гайгүй болоод дараагийн даалгавартай хүртэл тэр ингээ бүрэн эдгээгүй багт хүртэл ороод явчихсан. Үнэхээр бас гайхалтайгаа хандагийн хувьд ч гэсэн одоо тэр өвдгөнийх нь артлынх нь тэр суцнаас хагарсан гэсэн баха. Яг хамгийн ихтэй нөгөө дэвжээ булаацалтдаг тэмцээн байгаа штэ. Яг тэрэн дээр ингээд бас ингээд гүүж мүж ороод за тэгсэн чинь бас ингээд нөгөө биедийнхээ хөл мөлийг амар дараал тэр доороос ингээд хөлөө авч чадахгүй байдал хүртэл гарч исэн гэсэн. Тэгсэн чинь хандагийн ингээд юу юугүй ингээд нэг линз нь бүр ингээд шууд ингээд өсрээд алгуулсан гэж аахгүй. Бүр тэр хэмжээний ингээд маш их хэцүүсэн. Гэтэ тэр дүрснүүдийг ингээд мэдээж хэрэг ингээд монтажлаад, катлаад ингээд бараг л гайгүй юм шиг ингэж бол оруулж исэн. Гэтэ ард нь нэлээд олон тийм бэртэл гэмтлүүд бол байсан гэж бол ярьчихлээ. За тэгээд дараагийн ярих зүйл маань болохоор манай тамирчид ингээд Netflix-ийн бүр энэ том шоунд те би бүр ингээд Netflix-ийн нэг хэсэг болцсон юм уу гэдэгт бүр ингээд итгэхгүй бүр тэнд бол бүр маш их ингээд баярлсан гэдгээ ярьсан. За бас ингээд ялцчгүй нэгэн одоо юм багтай нэг юм цул ийм хамт олон болсон гэж бас ярьсан байгаа. Тэгээд Netflix-ийн тэр байрч нь бол ингээд бүр нэг захаасаа нөгөө зах хүртэл явахдаа бараг 10 минут, бараг 20 минут явдаг гэж аахгүй. Бүр тийм том юм байгууламж байдаг. Тэгээд тэр байгууламж ингээд нэг жижигхэн хэсэгт ингээд зүгээр physical Asia-гийн тэр одоо зураг авалтыг хийдэг гинэ. Тэгээд тийм хүртлөө тэр зураг авалтын тэр талбай тэр танхим нь бүр тийм том байхад яалчгүй бүр ийм том хэмжээний ийм шоу бол болсон. Тэгээд яалчгүй Netflix ч өөрөө бүр ямар ийм дэлхийн хэмжээнд ийм том билээ тэр болгоныг бас ингэж яриад Spark Agency-гийн хувьд гэх юм бол яг энэ шоу нэвтрүүлэхээс бас маш их зүйлийг суралцаж авсан гэдгийг хэлж илээ. Тэгээд бусад улсын тамирчидтайгаа одоо юу гэдэг ингэж ярилцах ийм одоо контакт үүсгэх юм байдгүй гэсэн чинь тийм зүйл бол бүр ингэж огт байдгүй гэж аахгүй. Зүгээр хоол идэх ч юм уу тиймэрхүү ярил зүгээр хальт таардаг. Түүнээс шиг ингээд яг ингээд бараг л 0 ороод өөр юм руу янгууд ингээд ард нэг хүн явж идэг. Нөгөө тэр улсуудтайгаа ерөөс ингээд юм ярих боломжгүй. За нэг даалгаварт ороод гарч ирэхэд одоо ингээд тэр улс ялсан гэдгийг мэдхээс биш яг хид онооны зөрүүтэй ялсан ч гэдэг юм уу. Тиймэрхүү бас мэдээлэл ерөөс ингээд аавдгүй өгдөггүй байсан. Ер нь ийм одоо үгүй хагас цэрэгжилтийн байдалтай гэх юм уу. Бүгдээрээ нэг буудалтайгаа мөртлөл уулзах тийм боломж байхгүй. За тэгээд буудлаасаа гараад явхтаа хүртэл бүгдээрээ тусдаа ингэ машин цугаа явдаг гэсэн гинэ. Тэгэхээр бүр тийм хэмжээний ийм одоо тийм бүр нууцлалын зэрэг одоо тэр арын албаны тэр зүйл нь бүр ингээд үнэхээр ийм том ийм нүсэр тийм мундаг байгаа. За одоо хэдүүлээ хандагийн талаарх яриа руу орцгоё. За тэгээд хандаа яг нөгөө хөл алдаад унаад за тэгээд маш олон хүмүүс ингээд сошиалэр ингээд хандаа руу дайраал за тэнгуүтээ бүр ингээд өөх мөх гэж хүртэл хэлсэн байгаа байхгүй юу. Бүр яаж тийм үг хүнээс гараад байдгийн бэ бүр яа тэрийг гайхаад идэв. За тэгсэн чинь юуцсан хандагийн өөрийнх нь ингээд хэлж байгаагаар за энэ зураг авалт чинь бол ингээд 2 сард болсон. За яг тэр 2 сард бол өөрт бүр ингээд үнэхээр гэмшилтэйсэн гинэ. Өөр ингээд спортын тамирчин гэдэг утгаараа ийм тэр ингээд алтаа тахтай явахт ингэж паникнд ороод тахтай явахт гээд өөрөө бүр тэндээ ингээд гэмшээд өөрийгөө бүр ингээд амар хэцүүсэн гэж аахгүй юу. За тэгээд яг тэр үеэр бүр яг тэр зураг авалтынхаа үеэр болохоор бүр ингээд багийнхан руугаа бүр ингээд хэцэлж харж чадахгүйсэн гинэ. Бүр ингээд дотроо ингээд гэмшээд айгүй хэцүү санагдаад бүр ингээд хэцэлж харж чадахгүй байсан. За тэгээ 2 сартаа ч гэсэн маш хэцүү байсан. Яг тэр зураг авалтынх нь маргааш нь ингээд яг нэг яриаг навд юм байна л да. Одоо ингээд ямар нэгэн тэмцээн болонгууд яг ингээд тамирчтай ингээд нэг яриа гаргаад идэв ш. Тэр яриаг нь маргааш нь ингээд авахд бүр ингээд уйлчих гад бүр ингээд ярьж чадахгүйсэн гэж аахгүй. Тэгэд яг тэр яриагаа авахдаа бүр ингээд 2 цагийн бичлэг хийдэг гинэ. 2 цагийн бичлэг авсан мөртлөө ингээд 2 минутын зүйлийг одоо юу гэдэг яриаг ингээд катлад оруулцдаг гэж аахгүй. Тэгсэн чинь хүмүүс тэрийг үзчихэл энэ стон хэрэг бараг ингэж унчаад ингэж удаан байсан байж гимшгүй байна. Одоо тэр яриагаа өгөхт ингээд гимсэн одоо тийм шинж ерөөсөө алга гих мэтчлэн хүмүүсээс тэгж хэлжсэн гинэ. Тэгэд яг үндэ тэр чинь бүр ингээд 2 цагийн бичлэг авчаад катлаад яг тэр үеийг ингээд оруулсан байлээ гэж хэлж байгаа байхгүй юу. Тэгэд юуцэн тэгэж бүр амар хүнийг бүр ингээд өөх мөх гэж 9 шидээр хараад байгаа хүмүүсийг бүр oh my god тэр хүмүүс бүр сонгуул өгдөг гэж боддог манайхаа. Oh my god. Okay.
Тэгээд яг энэ яриагаа хийгээд одоо үүдийн подкастт ороод суучихдаа бүр ингээд би ингээд яг уйлж гад байна гэдэг яг тэр нь бүр амар хөөрхөн харагддаг. За надад л бүр тэр нь ингээд үнэхээр хөөрхөн харагдчихсан. Яг жинхэнэ ингээд яг өөрөө те бүр ингээд яг уйлж гад хаагаал тэгж байхгүй. Уйлж гад ямар тэнийг юм бэ гэд одоо юу гэдэг би ч гэсэн тэр мэдрэмж ингээд айгүйх олоодаа мэдэрчсэн л та. Ингээд уйлж гад өөрийгөө ингээд бариад яг тэр одоо процессыг харуулдаг байхгүй. Тэр нь л надад үнэхээр хөөрхөн харагдсан. Ингээд зээлэгнээд онлаа. Амар ярих гэсэн. Тэгээд яа зүгээр. ийм нь уул нас яваад байгаа биш л. Их чөрөө донцооснаа те. Одоо тэгээд хандагийн хувьд болохоор яг нөгөө янз бүрийн одоо нэвтрүүлгийн юмд орж амжаагүй байжгаад яг юунд орсон юм бэлээ. Учрал токийн хинэ Эден подкаст нь орсон юм бэлээ. Тэгээд яг учралтай баярмаатай тэр подкаст байгаа байхгүй юу. Тэгэд надад тэр подкаст нь бол бас маш хөөрхөн санагдсан. Ингээд яг өөр юм яриад ингээд хадуураад явчихдаг байхгүй юу. За уучлаарай манайхаа. Тэгээд буцаад яг яриа руугаа ороход одоо энэ зураг авалт нь 2 сард хийгдсэн шүү дээ. Тэгэд яг хандагийн хувьд 2 сард өөртөө ингээд уур нь хүрээд өөртөө гимшээд ингээд бөө юм болоод одоо мэдээч ингээд 9-10 сар өнгөрцөн байгаа учраас одоо ингээд өөрийгөө уучлсан байгаа шүү дээ. Яг ийм болсон байсан чинь яг нөгөө нэвтрүүлгийн цацагдаад баахан хүмүүс дайраад за тэгээд яг хандаач нөгөө нэг Японы волейболын яг дээдлэгт тоглолт юм бэлээ. Тэгэд яг Японд гэрийнхнээсээ хоол тэгээ бүр яг ганцаараа байхад нь яг ингэж энэ процесс болоод баахан хүмүүс дайраад тэгээ бүр яг бүтэн нэг шөнөд ингэж битүү уйлсан гэж аахгүй. Бүр ингэ маргааш нь ингэ бэлтгэлтэй очиход ингэ нүүл мөд ингэ бүлцээцэн тэ. Тэгээл яг нөгөө багийнхантаа хэлээл ингэ ийм болсон юм аа. Бидэд өнөөдөр ингэ яг сэтгэл зүйн хувьд бол ингэ айгүй хэцүү байна гэд тэр болгоныгоо бас ингэ хэлсэн гэдгээс өөрөө ярьж илээ. Тэгээ би бол ингэ яг хандааг бол тэрврээд амаар л санагцсан. Тэгэд бас хитрхи ингээд би биндээ хатуу хандханаас буруу ч юм шигтэй. Яг нөгөө нэг Японд байдаг болохоор Япон хэлтэй. Тэгээд одоо бас ингээд солонгос хэл сурч байгаа юм байна. Тэгээд нөгөө нэг яг тэр юун дээр нэвтрүүлэг дээр бас ингээд харагдчихсэн шүү дээ. Ингээд солонгосчууд ингээд юм ярьсан чинь тэд нар тэгж яриад тах шүү гэнэ гэл нөгөөдөд орчуулж өгöd байсан. Тэгээд яг Японы баг тамирчид бол хандааг бас ингээд Япон хэлтэйг тийм юу мэдсэн юм байна л да. Тэгээд мэдэнгүүт яг ингээд аль бол хандаагаас хол ингэж тактик юм ярьжсэн гэж аахгүй. Ер нь ингээд хандаагаас ингээд жоохон зайгаа бариад холтоод байсан гэдгийг бас ярьсан байгаа. За тэгээд нүуник 100 тойрог нүуник амар 100 тойрог хийдэг юу баа штэ үе байгаа штэ те нүүхийн орхон баяр хандаа адиа гурвч ингээд нөгөө 100 тойрог юу лээ 1200 кг буюу 1.2 тонныг бүр ингээд 100 тойрог тойрдог үе байгаа штэ тэр үе чинь бүр 2 цаг 30 минут үргэлжилсэн гэж аахгүй юу бүр ингээд нөгөөний хүнд юм ингээд хүрээд яддаг штэ тэгээд арьсаараа ингээд хүрэхээр арьс нь бүр ингээд зулгарсан гэж бас ярьсан. Тэгэхээр бүр үнэхээр хүнд даалгавар байсан байгаа. Яг ярих зүйл нь хандаа болон орхон баяр хоёрыг хүмүүс айгүй их ингэж холбож ярьдаг юм байна л да. За яагаад тэгэхээр одоо жишээлбэл орхоод ч ингээд яг гэр бүлийнхээ хүнийч гэдэг юм уу те гэр бүлийнхаа байдлыг ингээд сошиал дээр ерөөсөө оруулдаг шүү дээ те. Одоо жишээлбэл өнгөрсөн жилийн наадмын яг үзүр төрөний хоёр бүх болохоор ингээд яг нүг сошиал дээр ингээд оруулдаг юм байлаа шүү дээ гэр бүлийнхээ зургийг. Яагаад гэвэл тэр хоёр маань ингээд үзүр төрөнд үлдээд нэг удаагүй ингээд гэр бүлийнхаа зураг ингээд сошиал дээр ингэж гарч бүүн болсон шүү дээ. Тэсэн чинь манай орхоо ерөөсөө тийм биш байгаа байхгүй юу. Тэгээд хүмүүс тийм болохоор ингэ мэдтгүү учраас хандаа орох хоёрыг айгүй ингэж холбож ярьд юм байна. Тэгээд хандаа болохоор үүнд нь үнэхээр дургу байгаа бол илэрхийлсэн. Ягаад гэвэл орхоо ч өөр ингэ гэр бүлтэй хүн, намаа ингэ гэр бүлтэй хүнтэй ингэ холбоод яриад хаа надад ерөөсөө таалагдахгүй байна. Тэгээд тэр ихтэрийнх нь хувьд ингэ бодоод үзэхээр тэр хүнд бол үнэхээр муухай санагдчих ааш тэгээд ярьж байгаа байхгүй юу. Тэгээд надад ч үүнтэй нь бол үнэхээр ингэ би бол санал нийлж байгаа. Болчуудаа би ингэ хүсмээр байна. За юу камер руу харжаад тий. Орхон баяр сайхны орхон баяр Монгол улсын арслан тий гандах тийм хамт шүрэн бид хоёр хос хизээч байгаагүй байхчгүй орхоо чинь гэр бүлтэй шүү дээ. Тийм харин тэгээд орхоо чи яг энэ зураг авалтанд орохдоо бүр их нэртэйгээ хамт утсан гэж аахгүй. Тэгээд энэ хэд чинь бүгдээрээ уулзаад хандаа чи хөөе сайн уу найзаа майзаа гэд бүр ингэ найзан дундаа орсон багт чи хүмүүс ингэж яриад тэгээд хүмүүс яагаад ингэж яриад байгаа вэ гэхэлэр одоо хин хандаа чи өөрөө нөгөө бүхэн удамтай шүү дээ тий өвөө нь айгүй мундаг бүх тэгээд орхоо чи өөрөө бүх тэнгүүд та ингэ айл ал талаас ингэ нийлэх юм бол ингэ айл айлд чинь ген байна тэгээд айгүй мундаг юм бүх төрн мөрн гэж хүмүүс яриад байгаа юм байна л да бүр ингэ баг хүмүүсийн өмнөөс амьдралыг нь баг ингэж төгөөд та заагаад байгаа юм уу тийм болохоор битэн ингэж яриад бай. Тэгээд битээр бол ямар ч юм холбоо хамааралгүй би бүр энэ камер руу харж байгаа хэлийгээд хандаас ярьсан байгаа. Яг хандаатай холбоотой нэг инээдтэй зүйл гэх юм бол одоо яг нөгөө нэг юм шок зураач нар байдаг шүү дээ. Тэсэн чи яг тэр хэдийг маань ингээ модон дээрээ нөгөө ингээд дартаг нэг тийм зураглал байдаг да. Яг тэрийг нь хандааг цааш харуулснаа бусдыг ингээд наашаа харуулад ингээд зураг хийчихсэн байсан. Тэсэн чи хандаа яг тэрийг өөрөө ширэлснэ яаж ийна гэж бичсэн байгаа байхгүй юу. Тэсэн чин зөрүүлээд хандааг буцаад наашаа харуулснаа бусдыг ингээд
хаашаа харуулсан ч гэдэг юм уу те иймэрхүү зураг энэ төр бол маш их явж исэн. Тэгээд одоо хүртлийн нийтдээ маань холбоотой юмнууд ингээд яригадаад явсаар л байна. За үүнээс гадна 11 сарын 20-нд одоо яг энэ Physical Asia-тай холбоотой энэ баг тамирчид те бас энэ яг Spark Agency-гийн хамт олныг бол ерөнхийлөгч хүлээж авч ингээд уулзсан гэдэг бас зүйл бас ингэж яригдсан байгаа. Тэгээд бүгдээрээ төрийн ордонд ороод яг тэр даалгавруудыг биелүүлж хахад яг ямар байсан бэ гэдэг талаараа ярьсан бэлээ. За яг энэ уулзалтан дээр яг нөгөө лавг очир маань гадаадд ажиллаа байсан тул яг видео коллоороос холбогцсон гэдэг нь бас харагдсан байгаа. Тэгээд reality show-тай холбоотой дараагийн ярих зүйл гэх юм бол яг энэ хэд маань бүгднгийнх нь утас пассвортуудыг нэг хураагаад авчдаг гинэ. За хуцын авч байгаа нь болохоор ингээд янз бүрийн одоо зураг бичлэг хийхээс нь сэргийлж байгаа. За тэгээд яг энэ үеэр бас нөгөө хин лавг очир те яг уцаа хураалгаагүй үедээ нэг хитэн дүрс аваа тэрийг влог болгож оруулнаа гэсэн байсан. За тэрийг бас оруулсан байлээ. Би гэхдээ яг одоогоор тэрийг үзэж амжаагүй байгаа. За тэгээд яагаад пассвортыг авч байгаа вэ гэхэлэр одоо нүг яа гэм бэ? Хэрвээ үнэхээр ингээд хүнд бэртэл гэмтэл болох юм бол гялс ингээд түргэн дуудах юм байна л да. Тэгээд яг түргэн нь болохоор одоо энэ хэд ч мэдээж хэрэг яг Солонгос улсын иргэд бол биш шүү дээ тий. Тийм болохоор яг пассвортоор ингээд үйлчилдэг гинэ түргэн нь. За тийм болохоор ингээд яг яаралт үед хэрэг болж магадгүйгээд бүгдийнх нь пассвортыг бас ингээд хураагаад авчдаг байсан гэж бас ярьсан. Юуншилтэй холбоотой сонин сайхан гэх юм бол хамгийн эхлээд энх оргил өөрийг нь хайрын харцаар хараад байхад мэдгүй л байгаа юм да хаахаа гэсэн яг энэ өөрсдийнхөө селфиний зургийг ингээд стори дээр оруулсан байхгүй юу. За тэгээд энэ нь бөө ингээд вайрал болж яваад удаагүй байжсэн чинь Юуншил Монголд ирээд тэгээд энэ хоёр маань яг одоо Солонгост маш их вайрал болоод байгаа бүр дэлхийд дахны бас ингээд анхаарлыг татаад байгаа тэр good bye гэдэг дууны тэр хэсгийг дуурайгаад бас ингэж оруулсан байгаа. Тэгээд мэдээж монголчууд маань яаж зүгээр байх вэ? Бүр ингээд ярийн хоёрын тэр бичлэгийг янзлаад тэгээд бүр сүултээ Юуншилийг ингээд жирэмсэн байдлаар хүртэл оруулчихсан байсан. За тэгсэн чинь энэ хөргөлүүн дээр нь юм ингээд хэрээс ингээд тэрхээ жоох утгагүй болдгий шүү гэдэг утгатай постыг бас оруулсан байгаа. Тэгэд яг энэ хоёрын тэр Instagram дээр байсан зурган дээр нь Fantastic Production-ы жүжигчин Алташаага хэрвээ та хоёр ингээд хурмаа хийвэл ингээд хөтлөгчөөр ажиллана шүү гэд бичсэн байлээ. За тэгсэн чинь бас яг хөтлөгч хонгорцол эмгтэй хөтлөгч авахаар бол би бас байгаа шүү гэх мэтчлэн те нэг иймэрхүү хөгжилтэй зүйлүүд бас явж илээ. Үүн дээр дахин нэг сонин дуулахад одоо ингээд сошиал платформуд дээр юу гэдэг штэ ингээд GIF гэх юм уу? Одоо ингээд хөдөлгөөнт дүрсүүд байдаг штэ те. Тэрэн дээр яг манай эдийн алгаад тарч байгаа зургийг бас оруулсан байлээ. Тэтэй хамт яг Монгол үндэсний барилдааны үзсэн байлээ. За үүнээс гадна одоо нэг сагсан бөмбөгийн дээдлийг яваад байгаа штэ. Тэгээд дүлгөөн бол тоолж байгаа. За тэгэл яг энэ хоёр маань бас нэг Spark Agency-гийн хамт олонтой гэх юм уу? Одоо хэд маань бүгдээрээ нийлээд бас дүлгөөнийхөө тоглолтыг үзсэн байлээ. За тэгээд адиа бас ямар ч хөөрхийн те бүр ингээд яг дүлгөөн энтер ингээд оруулсан гот бүр ингээд босч ирээл баярлал халгадчихшаал те бүр ингээд айгүй хүүхдээрээ тийм хөөрхөн гэдэг нас ингээд харагдсан. За үүнээс гадна Дом Юуншилийн хэдэд манаас тэрэлж рүү бас ингэж бөөнөрөө явсан байлээ. Одоо яг нүнийхээ юг Чингисийн хөшөг гэх юм уу чонжин болдгийг бас ингэж үтсэн байх шиг бас харагдсан. Тэгээд тэр бичлэг болгоно ч гэсэн үнэхээр хөөрхөн харагдчихсэн. Үүнээс гадна ингээд дэлхий бол аль хизэн ингээд ийм хавтгай болцсон те энэ хэд маань одоо ингээд бибин дээр очиж гин бибинийхээ улс орноор ингээд зочилж гин хамтдаа айгүй хэм контент хийж гин те бүр ямар гоё харагддсан бэ. Надад л тэр болгоныг хараад би бүр ингээд айгүй их ингээд бахархаад бүр надад л үнэхээр гоё санагдаж байгаа. За тэгээд яг сая бас Солонгосын тамирчин Юуншил ирлээ. За бас Австралийн тамирчин Дом ирлээ гэх мэтчлэн те бүр ингээд маш гоё үйл ажиллагаанууд босоор байна. Тэгээд хүмүүс яг энэ хоёрыг яг ингээд өвөл ирж байгаад нас жаахан дурамчхан байгаад байгаа харагдсан. Яагаад гэвэл одоо ингээд яг манай Монголын өвлийн үлрэл ямар хэцүүлээ те ямар хүүхдэн бэлээ хүүтний дагаад ямар утаатай бэлээ хөгжрэлтэй бэлээ те ингээд 100 ирэхгүй яагаад одоо ирж байгаа юм бэ гэсэн хүмүүс бас нэлээд харагдаад байгаа. Тэгээд бас адиа инх оргил дүлгөөнөр маань яг ерөнхийлөгчийн нэрэмжт барилдааны бүгдээр үзэж байгаа харагдсан. Тэгэл бүгдээр ингээд айгүй хөрхөн те Монгол дээлэн өмсөд ирсэн байгаа байхгүй юу. Тэгэл ингээд яг нүг суудлал дээр ингээд суучихсан чи яг үзэгчэд ингээд алгадчихшаал те тэрнээс үнээр хөөрхөн харагдсан. За тэгээ холимог тулаанч Хонг Конгийн Эрдэнэ бүрэн сумын уугуул холимог тулаанч инх хөргөл нар Монгол өхөө өргөний ойморт хүрэлцэн иржээ. За энэ хүнийг бол одоо инх хөргөл гэж энэ залууг бол одоо Монголын ард түмэнд дөрөв дэлхийн нийт одоо 13 дугаар зуунаас үе Чингисийн Монголоос сэргэн ирсэн Чингисийн Баатар гэж Монгол түмнийг одоо бас огшоож байгаа сайхан залуучууд Монгол өхөө өргөний ойморт
хүрэлцэн ирлээ. Ер нь энэ хэдтэй холбоотой бүх юм үнэхээр хөөрхөн харагдаад байна. Ялангуяа дүлгөөний хувьд бол айгүй гоё байгааз те. Ингээд өөрөө тоглож идэг тэгсэн чинь яг нөгөө хамт ингээд байсан. Бүр ингээд гадаадаас те Солонгосоос хүртэл ингээд хамт оролцож исэн тамирчин нэрэд ингээд дэмжинэ гэдэг чинь юу гэсэн үг юм бэ? Бүр үнэхээр гоё байгааз. Бас яг Орхон баярын тэр наадмын барилдааныг үзнэ. Яг тэр үеэр ирнэ гэсэн тамирчид бас нэлээд байгаа юм билэ. Тэрийг болохоор би ингээд хандаагийн ярианаас бол сонсон байгаа. Гэхдээ яг тухайд Орхон баяр чинь бас хүүхдээ өлхийдөө тавцсан байх бас юу болох юм байгаа хэдүүлээс харж ич тийм ээ. За тэгээд манай дэг Avengers-ийн баатрууд болгоцсон билээ. Бас Kung Fu Panda-гийн ингээд дөрүүдэд тавьсан билээ. Надад л яг тэр Kung Fu Panda-гийн дөрүүд үнэхээр адилхан харагдсан. Та хэд маань тэгж харагдсан уу? Юу ч эндээ бас тэр зургийг нь оруулчихъя. Одоо хамгийн сүүлийнхаа ховж үеийг ярих чинь. За энэ нь болохоор одоо яг 2026 оны Ара фестивал гэж болд нь шүү дээ. Одоо бараг 100 болгоо ингээл Ара руу хүмүүс яваал ингээл айгүй юм том одоо үйл ажиллагаа зохион байгуулдаг болсон. За яг тэр үеэр Солонгосын тамирчин Минжээ за тэгмүүдээ Монгол үндэсний бүх Орхон баяр нарыг яг ингэж одоо барилдуулж тултуулахыг хүсвэл комент чирэг гэдэг одоо тийм постоос явж исэн. Тэгэхээр яг тэр үеэр Минжээ ирээд те Орхон баярын хоёр манаас хүч үзэж бас магадгүй юм бэлээ. Тэгээд хэдүүлээ юу болохноос харж ий. Тэгэхээр энэ жилийн Ара фестивал бас айгүй гоё болох гэж бодож байна. Тэгэд энэ пост нь яг тэр Ара комплексийн тэр пэйж дээр орсон байгаа байхгүй юу? За одоо та нартай би яг Physical Asia-гийн хамгийн одоо царайлаг хамгийн ингэж бодсон тамирчтай хийлээд бичлэгээ дуусгая. За надаа яг хамгийн царайлаг эмэгтэй тамирчдаар Японы тамирчин, Индонезийн тамирчин, Туркийн тамирчин энэ гурван эмэгтэй бол үнэхээр хөөрхөн царайлаг санагдсан. Энэ гурваас нэгийг сонгох гэх юм бол Японы тамирчин Нонокаг сонгоно. Яалтчгүй нэг тийм цаанаасаа өхөөр дүм нэг тийм мэгдүүтэй царайлаг эмэгтэй шиг санагдсан. За үүнээс гаднаас Нонока маань Монголын маш олон крашуудтай болсон байгаа. Одоо ингээд Нонокатай барилдаад доор нь даруулга твтж яхасан гэж бичсэн жокууд ч гэсэн маш их харагдчихсэн. За эрэгтэй тамирчдаас Филиппиний тамирчин, Индонезийн тамирчин, за тэнгуүтээ Японы тамирчин энэ гурав бас үнэхээр царилэг санагдсан. За энэ Японы болон Индонезийн тамирчин хоёр нь болохоор яг усан цэлтийн спортын хоёр тамирчин байгаа. Тэгээд хоёулаа үнэхээр бол царилэг санагдсан. Бас яг хамгийн царилэг одоо тамирчидтай багаар бол миний хувьд Индонезийн баг тамирчид бүр яг ингээд масараг гэх юм уу баг бүгдээрээ тийм царилэг юм шиг бол санагдсан. За хамгийн мундаг хамгийн хүчрэг хамгийн мундаг баг бол яалтчгүй Монгол улсын баг тамирчид гэж бол би хэлнэ. За тэгээд яг хамгийн мундаг ахлагч гэдэг юм уу хамгийн мундаг одоо ухаалаг тэр тамирчин гэх юм бол би яалтчгүй Орхон баярыг гэж хэлнэ. Ингээд бүх зүйлээр одоо хамгийн шилдэг гэсэн үг шүү дээ. За яг тэр тамирчин бол миний хувьд Орхон баяр санагдсан. Тэрээр өөрийгөө ямархуу ухаалаг бас хөгжилтэй хүн бэ гэдгээ яг энэ реалити шоун дээр бол үнэхээр харуулж чадсан гэж бодож байна. Одоо миний хувьд жишээ нь яг Орхон баярыг тийм хөгжилтэй гэж юусоо бодог байхгүй юу? Яг энэ нь юунээр харагддаг вэ гэхлээр хамгийн сүүлийн нөгөө лавг очрын тундаа хүндэтгэл үзүүлээд ирдэг үе байдаг шүү дээ. Яг тэр үеэр болохоор бид нэг ингээд албаар тугаа унгаагүй маа гэд ингээд маазарч байгаа нь бол харагдчихсэн. Манай төрийн талбай бас үлдлээ шүү дээ. Үнэ. Бид нар албаар унгаагаагүй маа. Бас яг хожигдоод сурсан гэдэг нь харагддаг. За хамгийн сүүлийн яг даалгаврыг биелүүлж дуусны дараа хөгжилтэй л байлаа шүү дээ. Бас ингээд айгүй сонирхолтой даалгаврууд биелүүлж үзлээ гэд бас хэлдэг байгаа. Харин реалити шоуг яг шоу талаас нь бүр маш гоё чимэж өгсөн хүн бол яалтчгүй Джеймс эсэн. За тэрээр яг камерны урд байхдаа тэр гаргаж байгаа үйлдэл харьяасан бүр ярих юм байхгүй. За тэнгуүтээ даалгавраа биелүүлэхдээ бол яг л жинхэнэ эр хүн болж даалгавраа биелүүлж ирсэн шүү дээ. Яг тэр талаасаа Джеймс бол маш их таалагдчихсэн. Харин яг реалити шоу дууссаны дараа бас нэлээд хүнлэг гой санагдсан хүмүүс гэх юм бол Амоти байна. За бас Эди байна. Эди бол бүр ингээд яг уг нь ийм хөөрхөн хүн гэх юм уу. Яг дотоод хүн нь бүр яг ийм хүүхдэрээ хөөрхөн хүн шиг санагдсан. Тус реалити шоутай холбоотой сүүлийн үеийн сонин сайхан гэх юм бол бүгд найрамд Солонгос ард улсын багийн ахлагч Амоти болон шоуны ерөнхий продюсер тэргүүтээ Netflix-ийн үндсэн продакшны 14 хүн энэ сарын ихээр Монголд ирнэ гэдэг ийм сайхан мэдээ бас байна. Мөн тус реалити шоунд оролцсон манай одоо үндсэн 6 тамирчдад Австрали, Япон, Солонгосоос урилга ирсэн бөгөөд хуваарийн дагуу улс орнуудаар тойрон явна гэдэг ийм мэдээлэл байлээ. За мөн гадаад дотоод маш олон компаниудаас хамтран ажиллах сурталчилгааны саналуудаас ирж байгаа гэдэг ийм сайхан мэдээллүүд байна манайхан. За ингээд та нартай энэ удаагийнхаа бичлэгээр ингээд Physical Asia-тэй холбоотой ингээд ховж ив сонин сайхныг бүгднийг ярьж өглөө. За тэгээд энэ бол баг яг Physical Asia-тэй холбоотой хамгийн сүүлийн бичлэг байх гэж бодож байна. Тэгээд энэ хүртлүүлсэн та нартай маш их баярлалаа. Тэгээд та нарт мөн таалагдсан бол лайк дараарай. За бас subscribe дараагүй хүмүүс байвал
заавал бараарай манайхаа. Тэгэд энэ талдаа Facebook пэйж оруулъя. Энэ талдаа Instagram оруулъя. Та хэд маань орж таарай. Тэг дараагийн бичлэгээр уулзцгаая. Баяр таа.